За хоёулаа болохоор би ингэж бодсон. Эхлэх дээрээ хоёулаа өдөр ч юм уу, өглөө ч юм уу, орой ч юм уу хизээж бичиж олно шүү дээ. Боломжтой үедээ л бичнэ. Тэгэхээр яг тэр үеийнхаа мэндийг хүргээл өглөө өдөр оройн мэнд гэж хүргээл тэгээд эхэлчих яах вэ? За тэгээ. За өглөөний мэнд. Өглөөний мэнд хоёулаа ингээд уран зохиолын номын тухай подкаст юм чинь гоё юм Монгол гоё үер тий. Гоё өглөөний мэнд гэ ингээд бүтэн дуусгахтаа ч гэсэндээ гоё юм бүрэн бүтэн баяртай гэд тэгж эхлүүлж дуусгадаг байл надад гоё юм шиг санагдсан. Гоё монгол хэлээ хүндлээд. Тэггүй ингээ хоёулаа хай бай гэж яаж болно шүү дээ тий. Тийм болохоор бас тэгж санагдсан. Бас наадах чинь бас үнэн биш үү? Тийм. Өглөөний мэнд. Өглөөний мэнд, гэгээ өглөөний мэнд. За бид хоёр өнөөдөр сэтгэл готрал гээд цураас гаргасан одоо халаасны номны талаар ярих гэж байна. За зохиолч нь бол William Styron. William Styron. Тэгээд энэ хүн бол өөрийнхөө одоо сэтгэл готрлын үед ямар мэдрэмж мэдэржсэн те тэрийг одоо хэрхэн даван туусан тухай бичсэн байгаа. Яг онцлог нь юу вэ гэхээр William Styron гэдэг хүн нь бол өөрөө зохиолч мэрэгчлээ. Утга зохиолын хүн учраас одоо сэтгэл готролын одоо тухайн үеийн мэдрэмжүүдээ тийм өнгөтөр дүрслэн бичсэн айгаа гоё санагдлаа. Тийм. Яг ингээд одоо бид нар хэрвээ сэтгэл судлалын ном уншсан бол хизээч сэтгэл готрлын талаар ингэж уншихгүй те одоо юу гэдэг чинь нэг юм онлын тэгдэг гэл нэг юм жагсаачлан шээ. Тийм гэтэл яг ингээд яг одоо шувуу нисэж явхад те тэр нэг юм сэрцгийсэн мэдрэмж мэдрээ тэрийг зовнилын салхич үлөө амар гоё хэлчихсэн. Тий. Юу би эцэг тодруулагчаараа тодруулаагүй. Тодруулагч марцчих. Тэгээд бичсэн байгаа байхгүй юу? Тийм тэр мөр нь надад асал яа ил санагдлаа л да. Тий. Одоо би ингээд бас жагсаагаар бичсэн байна л да. Одоо ингээд сэтгэл готрлын үед те ямар одоо шинж тэмдгүүдийг энэ хүн илэрж байгаагаар бичсэн бэ гэхээр нойргүй болох. Тэгээ зүүдлэхгүй байх. Хоолноос гарах. Амьдралын одоо сайхныг мэдрэхгүй болох гэдэг нь нөгөө нэг те бид нэр ингээ гадаа хараад шувуу хараа баярлдаг, навч хараад баярлдаг те нар хараад баярлдаг тэр амьдралын баяр баясгалын мэдрэмж авахгүй болох. Өглөө амар хүнд мэдрэмжтэй зэрэг Арай гэж босох. Тийм. Oh my god. Яаж ажилдаа явна? Тийм. Тэгээд хинч өөрт нь туслахгүй юм шиг санагдах. Итгэл найдвар алдах. Тийм. Тэгээд хэрхэн үхэх тухай бодох. Тэгээд үхэлдээ бэлдэж эд зүйлээ устгах. Ичдэг эд зүйлээ устгах. Эдгээр зүйлс ер нь ажиглагдлаа л да. Тэгэл яг ингээ уншиж байгаа үед миний амьдралд ерөөсөө 2 удаа маш том сэтгэл готрол тохиолдсон юм байна л гэж би харлаа. Тийм. За хоёлаа ерөөхдөө ингээд нэг уншаад номоо яг уншсаныхаа ямар мэдрэмж төрснөө ингээ ярьчих уу. Одоо чи за тэгээ. Би нөгөө нэг бас өмнөх эхний дугаараа сонсоод надаа ингэж санагдсан. Хоёлаа өмнөх дугаар дээр нэг юмыг орхитуулсан билээ. За. Тэр нь хоёлаа зохиолчоо ерөөсөө танилцуулаа. Дэвчгээ аргагүй хөнгө орших уу гээл нөө дөрүүдийн ингээл айхтар яриа л те тэр дүр маань гэсэн энэ дүр маань гэсэн гэдгсэн мөртлөө яг хамгийн гол бас зохиолч нь ямар хүн байсан бэ те амьдралын туршид юу хийж бүтээсэн ямар зохиол төрөл бичсэн хүн байсан бэ гэдгийг орхигдуулсан байлээ. Тэгээд би өчигдөр подкастынхаа шинэ дугаарыг бичихдээ бэлдээд тэгээд энэ сэтгэл готрол номын зохиогчийн тухай жоохон судалж тэмдэглэсэн. Тэрийгээ би танилцуулах уу? За тэгээ. Тэгээ хоёулаа ер нь бол подкастынхаа эхлэл дээр зохиолчоо танилцуулдаг уламжлалтай болчвол хүмүүс бас танин мэдгүй талаас нь айгүй хэрэгцээтэй шүү дээ, тий? Үнэтэй үнэ. William Styron гэдэг энэ зохиолч нь болохоор 20 дугаар зууны Америкийн ер нь нөлөө бүхий тийм зохиолчдын нэгт багттай юм байна. Тэгээд би болохоор Америкаас бас ер нь маш цөөхөн зохиолчд уншиж танилцж ирсэн юм байна гэж өөр дөрөө дүгнэлт хийгээ сууж илаа өчигдөр. Ер нь одоо миний нөгөө хамгийн хайртай зохиолчдын нэг болох Зэр зэвсэг минь баяртайг бичдэг Эрнест Хемингуэй те. Өвгөн тэнгис 2 хүмүүсийн сайн мэддгээр Эрнест Хемингуэй байна. Одоо бас хүмүүс маш сайн мэддгээр Стивен Кинг байна. Аха. Тэгээд үүр чин
Америкийн зохиолч гэхээр сүүлд би нөгөө нэг энэ цагаан шүнийг бишээ цагаан шуугаа нэг уншсан. Энэ зохиолч байна. Тэгээд би тэгтээ дараа нөгөө нэг дараагийн дугаар дээр хуйлаа одоо хуйлаа юу уншиж байна вэ гэдэг дугаар би хиймээр юм шиг санагдсан. Чи болохоор ингээл бас гоё өөр төрлийн номнууд уншдаг штэ. Тэр номнуудаа танилцуулаад би ч гэсэн тийм одоо ямар номнууд уншин гэдгийг тэрийгэ танилцуулахдаа тэр цагаан шуугины зохиолчийг илүү нарийн танилцуулъя гэж ботсон. Тэгээд одоо би энэ Уильям Стерион гэдэг зохиолчтой танилцж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол Монгол уншигчид тэр бүрчлэн мэдэхгүй зохиолч ах. Тэгээ энийг болор судар хэвлэлийн газар Аз цувар номын дэлгүүр нөгөө Pocket Books буюу халаасны ном цуурлаасаа энэ сэтгэл готрол гэдэг номыг гаргасан байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө Монголд анх удаа энэ ном нь орчуулагдсан зохиолчийн. Тэгээд зохиолч маань 1925 онд Америкт төрсөн. Ихрийн орд. Ихрийн орд байсан баха. Мэлхийний орд байсан юм болов уу? Яг хэдэн сар хэдэн төрсөн бэ? Чи бичсэн байна уу? Би Ихрийн орд гэд худлаа бичсэн юм шиг байна. Мань хүн чинь Матрийн орд байсан да. 1925 оны 1 сарын 5-нд төрсэн байсан баха. За найз нь хараадах юм. Тэгэхэд Матрийн орд байсан бах. Гүү болоо Ихрийн орд байсан юм болоо. Би андуураад байна уу? Өчигдөр би чи нөгөө нэг баахан зохиолчдын тухай судалсан. Тий. Хоёлаа өмнө нэг ихэр гэж ярьсан санагдаад ах юм. Гүмэн. За орд нь яг ямар ч тааш 1925 онд төрсөн. 2006 онд 81 наснда нас орсон. Америкта. Тэгээд би нэг сонирхолтой юм олж мэдсэн. За, мань хүн 60 наснда нөгөө нэг анх удаага сэтгэл готрол гэдэг өвчнөөр өвчлөөд тэрийгээ даван туулсан тухайга энэ номдоо бичсэн байгаа шүү дээ. Сэтгэл готрол номдоо. Тэгсэн чинь нас барахтаа тэр өвчин дахиж сэтэрсэн юм бэл. Тэгээд дахиж 2 дахь удаага сэтгэл готрол өвчнөөр шаналж байхдаа хөрх юм нь өөд болсон юм байлээ. Ер нь бол 69-аар 81 нас гэдэг чинь бас өндөр нас. Тийм. Тэгээд надаас ингээд сэтгэл готрлыг те хорт хавтартай дүүцүүлж бичсэн нь айгуу гоё санагцсан. Хорт хавтартай хүн байх юм бол бид нэр те яаж анхаарал тавьж тэрэнд одоо яаж ачаал бүгд л өгдөг үлээ те. Гэтэл яг ингээд сэтгэл готралтай байгаа хүнийг хинч мэддгүү. Хинч анзаардаггүй. Бараг л чи юундаа гониглаад тэгэж хүлээж авдаг. Гэтэл яг нөгөө нэг хорт хавтартай дүүцүүлж тийм хүнд зүйл шүү гэж дүүцүүл бичсэн байгаа надаас амар таалагдсан яг үнэ. За тэгээд зохиолчхаа яриг дуусгачих тий. За. Тий одоо богинох юм үлдсэн байна. Завжлаарэ. Тий тэгээд Уильям Стерион маань Росс гэдэг их нэртэй байсан. Ер нь бол амьдралынхаа туршид нэг л эмэгтэйтэй хайрлаж, дурлалцаж тэр эмэгтэйтэй гэр бүл болж 4 хүүхдээ эцгэх болоод 50 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсэн байдаг. Тэгээд сэтгэл готрол ном нэр эхнэрийнхээ тухай бас маш тийм сэтгэл догтлом юмнуудыг бичсэн байдаг штэ мэн тий. Ер нь эхнэр нь хажууд нь байгаагүй бол би энэ өвчнийг давж гарахгүй амиа хорлцгол байсан байх гэдэг утга агуулгатай бичсэн байдаг. Тэгээд эхнэр нь бол маш гоё сайхан ухаалаг эмэгтэй байсан юм шиг үлээ. Тэгээд мань хүний номууд бол бас нөгөө сэтгэл готрол ном дээрээ дурдсан байдаг. Хит хитэр романууд нь маш алдартай. Тэгээд романууд дээрээ гол дүрүүд нь өөрсдөө сэтгэл готрлоор өвчлөөд үхдэг, амиа оролдог тийм үйл явдалтай романууд сонирхолтой бичсэн байдаг. Тэгээд тэрийгээ өөрөө ингээд анзаараагүй байдаг гэж номон дээр дурдсан байдаг. Ер нь бол албаарч юм уу те эсвэл анханасаа төлөвлөж тийм дөрүүдийг одоо тийм үйл явдалтай романууд бичээгүй. Сэтгэл готролоор өвдснийхээ араас өөрийнхөө романуудыг би чи ийм романууд бичсэн байх шүү дээ гэж олж харсан байдаг юм элэ. Тэгээд ерөөхдөө хүмүүс энэ зохиолчийг юу гэж дүгнэдэг вэ? Ном бүтээлүүдийн те хувь хүн талаас нь ч гэсэндээ энэ хүнийг юу гэж дүгнэдэг бэ гэхээр түүний бүтээлүүд нь хүний сэтгэлийн гүн, ёс суртахууны зөрчил, гин буруу, дотоод шаналлыг маш хүчтэй дүрслэлтээр алдартай юм байна. Тэгээд хүмүүс яг хувь хүн талаас нь бол зохиолчийг зөөлөн дуу хоолойтой, гүн ухаантай, их эмзэг сэтгэлтэй хүн гэж дурсан ярьд юм байна. Тэгээд бас нэг сонирхолтой мэдээлэл олцсон нь мань зохиолчийн охин нь Александра Стерион гэдэг охинтой байсан юм байна л да. Тэгээд энэ охин нь 2011 онд аавынхаа ер нь бол амьдрал дурсамжаар тэгээд нөгөө дотоод сэтгэл нь ямар хүн байсан юм бэ те тэр нөгөө сэтгэл готрлоор
өвчлсөн байх үедээ миний аав юу даван туулж исэн бэ гэдэг тэр бүх дурсамжийг нь Reading My Father гэдэг ийм дурсамж ном бичээд тэр ном нь хэвлэгдэж гарч исэн юм байлээ. Тийм. Нэг иймэрхүү л мэдээлэл олж авсан. Тэгээд одоо хоёлаа ном руу гарах уу? За тэгээд би ингэж санагцсан. Сэтгэл готрол гэдэг энэ номыг бас нэг баярлуу штэ байгаа зүйл нь одоо би нөгөө номын контент хийгээд ер нь бол 3 дахь жил рүү орж байгаа. Тэгээд 2 дахь жилээс нь яг уу ерөөдөө паблишинг хэвлэлийн газрууд одоо зохиолч нар ч юм уу те. Энэ соёлын талаар хүмүүст одоо түгээн дэлгэрүүлж байгаа те. Энэ зүйлийг хөдөлмөрийг маань үнэлж эхэлсэн. Тэгээд одоо л ер нь ихэнх хэвлэлийн газрууд хувь зохиолч нар ч гэсэндээ одоо миний найз нөхдөд ч юм уу те 90 тойронд ах эгч нар өөрсдийнхөө гаргаж байгаа хэвлүүлж байгаа өөрийн болоод ер нь орчуулгын юм байна уу те тэр номуудаа өгдөг болсон надад өөрсдийнхөө хүсэлтээр ер нь ийм ном манайхаас гарч ийна энэ номыг аваад уншаад ингээд сэтгэлээ те хүмүүстэй үнэн зөвөөр нь хуваалцаад өгөөч гэдэг ийм гоё соёл суралцж байгаад нь би бас талархуу штэ байгаа. Би бол энэчнээс одоо ингээл нэг тийм олон жилийн те мөнгө төгрөгч гэдэг юм уу алтар нэр юу ч үдийн тим юм бол харж анханаас эхлэегүй. Хүмүүсийг номонд дурлуулах ямар ном байдгийм бэ те хүмүүс юу уншиж ийн вэ олон улсад юу уншиж ийн вэ Монголд ямар номнууд гарч байна зохиолчд те юу бичиж ийн вэ гэдгийг хүмүүст түгээн дэлгэрүүлэх юм зүр сэтгэлээрээ эхлүүлсэн ажлыг маань үнэлж байгаад баярлж байна. Тэгээд энэ сэтгэл готрол гээд номыг болохоор би аз хураас очиж авсан юм. Тэгээд болор суддаар хэвлэлийн газар натаа холбогдоод тэгээд ерөөхдөө өмнө нь ч гэсэндээ бас тэгсэн. Ер нь хид ном би очиж сонгож авсан. Өөрөө ингээд ирээд хүссэн номоо сонгож аваад хүмүүстэй тэ хуваалцаад өгөөч гэд тэгээ би очиж авахдаа энэ сэтгэл готрол гэдэг номыг сонгож авсан байхгүй юу? Хид номтой цуг. Тэгээ ерөөд анхандаа бол би яг энэ зохиолчийн талаар мэдгүй. Тэгээд энэ номны тухай яг тэр өдөр анх очиод олж харсан. Тэгээд нэрэнд нь л ер нь болж авсан. Тийм тэгээд одоо манай нийгэмд ер нь бол амтай болгоно л сэтгэл готрол гэж ярьж байна. Ямар нэгэн өвчтөй ч гэдэг юм уу те ямар нэгэн сэтгцэн хямралтай ямар нэгэн өвсөйтэй те юутай ч үгүй тэгж ярьдаг болсон учраас энэ номыг мэдгүй ч гэсэндээ за ерөөхдөө энэ халаасны pocket books гэдэг энэ цувралын талаар мэддэг болсон байсан учраас энэ номыг сонгож аваад уншаад үзье гэд ер нь жоохон хүлээлт багтай тэгж авч эхэлж уншсан. Тэгсэн чинь маш гоё ном байсан. Бүр хүлээлт авсан. Тийм ер нь жоохон шоконд оруулсан намайг. Тэгээд уншихад бол ингээд 1-2 цагийн дотор уншичаар нэмгээ халаасны ном хаан ч юунд чигээд аваа явчихаар тэгээ бид нар автобусандаа одоо юунд ч үдин юм хүлээгээ сууж явахдаа ажлынхаа цайны цагаар ингээл уншичаар ийм ном байсан. Тэгээд эхлэхдээ бол ингээд зохиолч өөрийнхөө сэтгэл готрол би сэтгэл готраад байгаа юм шүү. Сэтгэл готрол гэдэг ер нь өвчтөй болцсон юм шүү гэдгээ ингэж мэдж байгаагаар хэлж байгаа юм л да. Эхлэлийн үйлбэр бас айгүй гоё. Хэдэн сар eerсэн сэтгэлийн шаналл амийг минь авч утгах нь гэдгийг би 1985 оны 10 дугаар сарын сүүлийн чихэн үдэш Парисын гудмаар халахж явахдаа ухаарч билээ гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ өдөр мань хүн яагаад энэ Парисын гудмаар халахж явж исэн бэ гэд тэгсэн чинь Францын утга зохиолын нэр хүндтэй шагнал нэр твшээд тэр шагналыг хүртэхээр болоод тэгээ шагналаа авах гээд Францад очсон. Парисын гудмаар халахад явж байгаа байхгүй юу. Уг нь бол нөгөө нэг зохиолч болсны хэрэг зориг нь бүтээд нэг талаараа хүмүүст зохиол бүтээл нь хүрээд тэрийг одоо ингээд нэр хүндтэй шүүмж судлаач нар үнэлээд шагнал авах гээд явж байхдаа амьдрал нь утга учиргүй мэдэрж байгаа нэг юм амар юм хүчтэй эсэргцэл тэнцээ явж байгаа байхгүй тий. Сонин момент тий. Уг нь амьдралын зориг бүтчээд байдаг. Тэгсэн чинь энэ ч мань хүн амьдралыг зүгээр л үндэснэгүүгээр мэдрээд байдаг. Тэгэнгүүт тэр амьдралын зориг хүсэл мөрөөдөл тэр шагналын үн цэн олон жилийн хөтөлбөрийн үн цэн юу ч үгүй ямар ч хэрэггүй зүгээр л ингээд салхинд хийсчихэж байгаа байхгүй юу. Тэгэл энэ хүнд бол одоо яг л тэр сэтгэлийн хүндүрэн сэтгэлд нь тэр тэгээд байгаа тэр хүнд нь жин дараад байгаа
тэрэн доороос мань хүн босож чадхааргүй болцсон байгаа. Тэгэл за би үнэхээр сэтгэл готролд нэрвэгдсэн юм байна. Би амьдрмааргүй байна гэдэг мэдрэмжийг хүлээн зөвшөөрж байгаа байхгүй юу. Тэр хүлээн зөвшөөрж байгаа тэр үйл явдлаар нь ном нь эхэлж байгаа нь маш сонирхолтой. Тэгээд сэтгэл готрол гэдэг өвчний талаар ярьдаг хүмүүс дандаа их хвчлэн залуу хүмүүс идэг штэ тий. Одоо сүүлийн үед бүр их залуу болсон юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь мань нөхөр өөрөө 60 насныхаа босгон дээр сэтгэл готрлоор өвдөж байгаа бас маш тийм хоржонтой зүйл юм шиг надад санагцсан ном уншиж эхлэхэд. Яг ингээд одоо зөндөл ярмаар зүйл байна л да. Тий, яг хөө тэгээд одоо залуу хүмүүсгээ ярихад те би ингээд 10 хэдэн наснда сэтгэл готрлоор өвдөж явсан байгаа байхгүй. Яг өсвөр насны үе те. Тэгэл ялангуяа яг энэ номыг уншиж байх үед те надад тэр мэдрэмжүүд амар тод орж ирсэн. Одоо гэр дотроо байгаа эд зүйлсийг хараад хэрхэн амиа орлох тухай боддог. Тий. Надад яг нэг 10 үедтэй аавын гэрт амьдарч байх үед яг тэгж боддог байсан. Ер нь ингээд бодоод хахад ингээд миний ээж нас орсондоо холбоотой би ер нь сэтгэл готролд орсон. Өөрөө тэрийг мэдгүйгээр амар олон жил болсон. Яг үнийг хэлэхэд тэр одоо олон жилтэй тэр дундуур миний амьдрал яаж явсныг би ерөөсөө сандгүй. Тий, тэр үеийн дурсамж те тэр үеийн үйл явдал миний толгой дотор ерөөсөө байдаг байхгүй юу. Тэгэл байж байгаа л би яг амар сандаг байхгүй юу. Галтгооны шүүгээ авахаал хутгоноо дараал ингээл хүчтэйм билүү. Өөрлөгөө зогоол зүгээр хүчтэйм билүү. Суцаа ханчтэйм билүү. Жохон хүчтэй 10 хэдхэн настай 14. Тэгэл бодож байгаа л за би юу гэсэн юм тэнэг үлээж болохгүй. Тий. Би амьдрах ёстой гэл өөрийнхөө амьдралдаа шинэ утга учир зохиож шинэ баяр баясгалыг өөртөө хиймлэр бий болгож тэндээс ингэж гарч исэн байхгүй юу? Тий. Миний амьдралын айгу хүнд үе ер нь бол. Яг уу ингээл яг тэр ингээд яг нэг тийм өсвөр насны хүүхдийн сэтгэл готрлаад авч байгаа түүгэл байгаа байхгүй юу? Тий, хинж байгаагүй миний хажууд. Яг үнэ хэлгээд би одоо миний нөгөө нэг 10 жилийн найз байгаа штэ тий. Тэр найзаас өөр хинтээч юу ч ярьдаггүй. Өөр надад communicate хийдэг хүн байгаагүй. Тийм болохоор би тэр найзтай амар их баярлдаг. Одоо холбоо харилцаа холбоо байхгүй ч гэсэндээ би тэр найзтай сайн сайхныг өрөөж амьдардаг байхгүй юу? Яа тэгэхээр тэр хүн миний хажууд байсан ганц хүн шүү. Хүнд үеийг хамт таавд болох. Тий. Тэр найз маань миний тийм хүнд үеийг бас хамт давандуулснаа ч мэдгүй явж байгаа одоо. Хэрвээ нэг хизээ нэгэн цаг сонсох юм бол тэ би жамд хайртай шүү л гэж хэлнэ би. Тухайн одоо сэтгэл готрлын үеийг би өөртөө амьдралын одоо зорилго би хийсвэрээр би болгож тэ энэ Уильям Стайрен бол эмнэлэгт очиод хөвтээд эмчилгээ хийлгээ сэтгэл готрлоос гарч байгаа тэ эмчээ тандаад. Гэтэл яг тухайн үед тэ би өөрийгөө сэтгэл готралтай гэдгээч мэдгүй эмчч байхгүй ер нь хинч надад байгаагүй байхгүй юу. Тэгээ би ингээд өөртөө амьдралын зорилго шинээр бий болгож би сэтгэл готралаас гарч исэн байхгүй юу. Тэгээд яг үнэлэхэд би сая сүүл сэтгэл готролд орохдоо энэ аргаа хэрэглэх гэсэн чинь бүтээгүй. Тэр бас надад амар сонир байсан. За энэ талаар бол дараа ярэ. За. Одоо нөгөө нэг гинегийн ээж нь нас барснаас үүдэлтэйгээр би сэтгэл готролд орсон байсан юм байна гэд тэгж ярьж байгаа штэ тий. Тэгэхээр одоо ингээ яг бодоод үзэхээр хүүхд ч угаасаа өөрөө мэдгүй нэг л юм буруу байгаад байна тий болохгүй байгаад байна амьдрмааргүй санагдаад байна гэхдээ яагаад вэ гэдгийг мэдгүй байгаад байгаа байхгүй юу учир нь хүүхд учраас хажуу талаас нь ингээд тэр хүүхдийг анзаараад тий тэр хүүхдийг ингэж кэрлдэг хүн байсан бол энэ хүүхд нэг л биш байгаад байна да тий сэтгэл нь өвдөд байна да гэдгийг анзаараад тэгээд тэр хүүхдэд хилээд арга хэмжээ авах байсан. Тийм хүн ялангуяа ийм бага наснда одоо ийм хавцал үзсэн тий ийм хүний хажууд хүүхдийн хажууд байх хэрэгтэй зайлшгүй байх хэрэгтэй одоо ийм олон жишээгээр ер нь ингээл нотлогдож лээ л да. Тэнгүүд одоо энэ маань Уильям бол бас өөрөө 13 наснда ээжийг алдсан байгаа байхгүй юу зурдаар. Ээж нь болохоор ийм дуу хөгжим сонирхолтой ийм маш урлаглаг эмэгтэй байсан гэж намтар дээр нь бичсэн байгаа юм л та. Аав нь болохоор дотгошоо дуугай
Тэгээд ийм нэг техникийн мэрэгчлээ тим ажил хийдэг тим эрэгтэй байсан байгаа байхгүй юу. Тэгээд 13 наснда зохиолч ээжигээ алдаал тэгээд тэр нөгөө нэг шаналл те тэр хагцлаа даван туулж чадаагүй тэр үедээ тэр чигээрнэстэй нөгөө сэтгэл зүйн блок хийгээд хав дараад өргөцсөн байгаа байхгүй юу. Яа тэгвэл тэр хүнийг хажуу талаас нь тэр шаналлыг нь цухтаа мэдрээд те тэр хагцлыг нь цухтаа даван туулаад тэр хүнийг ойлгоод те хайрлаад чамд хэцүү байгааг ойлгож гинэ гэд тэрврээд хамтдаа уйлуулад те ингэж өгөх хүн байгаагүй. Тэгэнгүүт тэр тусмаа эрэгтэй хүүхдээс учраас хав дарсан юм шиг ба. Одоо манус бол ингээд хүүхд ч гэсэн ямартай ч ингээд ганцаараа ч хамаагүй шүн орондоо нэг хүнжилтэд уйлна да тий охтууд бол тэгэхэд эрэгтэй хүүхд магадгүй тгийг бах. Тэгээд тэр чихтэй тэрийг хав дараад тэр нь 40 жилийн дараа буцаад ингээд идэ бэрн гадагшилж байгаа байхгүй тий. Магадгүй ингээд тэр бүр ингээд савн дүүрээд тий хайлж гарахаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу. Тэр сэтгэл нь бүр ингээд дийлгээ болоод тэгээд одоо энэ жишээг уншиж яхад ч гэсэндээ ер нь номын төгсгөлд нөгөө мань хүн битсэн байгаа шүү дээ. Ер нь явж би яагаад сэтгэл готролд хүрсэн юм бэ те. Энийгээ өөрөө нэг юм эрүүл ухаантай болж ирээд судалсан байдаг штэ. Тухайн үед мань хүн уг нь бол ингээл айлч чадгаараа угаасаа нас бийд хүрсэн хүн байсан учраас арга хэмжээ авахыг хичээсэн, эмчтэр очисон, сэтгэл зүйчдэр очисон юм уусан те. Бүгдээрээ нөлөөлөөгүй. Яагаад вэ гэхээр дандаа сэтгэлгүй хүмүүст хараад исэн. Зүгээр л нөгөө нэг те хүн болгонд баг бичиж өгдөг имээ бичээд өгсөн. Гэтэл мань нөхөр өөрөө ямар хууч өвчтэй хүн байсан юм бэ те. Ямар биетэн хүчин эмгэг завир байгаад идэм бэ. Жишээ нь одоо бид нэр даралт ихсдэг бол даралт ихсдэг хүмүүстэр хүртэл ингээд уух юмнууд нь тусдаа байгаад идэг шүү дээ. Одоо манай эмээ өвөө нарт наа чи тийм бол ийм имийг үү, ингэдэг бол ийм имийг үү. Тэгэхэд мань нөхөрт бол зүгээр тэр очдөг юм чинь хүн болгонд баг бичиж өгдөг имээ бичиж өгсөн байгаа байхгүй. Гэсэн чинь тэр нь бүр улам баг өвчнөд ардуулаад улам ингээ хэцүү мэдрэмж төрүүлээд тэгээ баг эмнэлэгт очиж хөвтөөд эцсийнхээ арга хэмжээг авахд тэнцээ хаа очиж сайн эмч мэрэгчлэлтнүүд байсан. Тэгээд нөгөө ууж хэрглэжсэн эмүүдийг нь хараад энэ юм танд үнэхээр болохгүй юмнууд байгаадсэн байна тий. Харин ч бүр таны өвчнийг чи улам даамжруулад байсан байна гэдгийг нэлдэг штэ. Тэгээд эмнэлэгт хэвтэж гарч ирчээд одоо нөгөө сэтгэл готрлынхаа талаар судлаад одоо зохиолч хүний давуу тал юм уу да тий. Зохиолч хүний давуу тал өөрөө маш их судалгаа хийж маш их уншсан байгаа байхгүй юу. Тэгэхэд олж мэдсэн зүйл нь ийм дутууга хашуудлал гэдэг зүйл байдаг юм байна. Нөгөө сэтгэл зүйн юунд те шинжлэх ухаанд гэж ярих уу? Тэгээ салбарт. Тэгээд энэ дутууга ашуудлал гэдэг энэ ойлголтыг би энэ оноос л анхудаа мэдж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо энэ дутууга ашуудлал гэдэг зүйл нь юу вэ гэхээр хүүхэд бага насндаа те ямар нэгэн байдлаар гинтийн ахцал, салалт тэр нь одоо нөгөө нэг шууд утгаараа үхлэл гэсэн үг юм л да. Ойр дотныхоо хин нэгнийг гинтийн үхлээр алдсан бол тэр нь ингээд дутууга ашуудлал болоод үлдэх өндөр магадaltaй гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ ном дээр бичсэн нь бол хүүхэд дутууга ашуудлал хэмээх зүйлд өртсөн бол ерөөхдөө уу гашуугаа бүрэн тайлж чадаагүй. Учир хожим багтарсан уу гуйнагаар барахгүй. Уур хилэн гимшил харавсалт идэгдэн дараа нь өөрийгөө хөнөөх шалтгаан болох тэсхүүе бэрх ачаа сэтгэлдээ тээж явдаг хүнд энэ аюул бүр ойр байдаг гэж. Тээж явдаг хүнд энэ аюул бүр ойр байдаг гэж гээд энэ дутууга ашуудлал гэдэг зүйлийг ер нь бага наснаа мэдэрсэн хүн сэтгэл готрлоор өвчлөх магадлал илүү өндөр байгаа байхгүй юу? Ингийн хүмүүсээс. Тэгээ надаас ингээд би сайхан хойлоос энэ дэлээр ярьжсэн шүү дээ тий. Яг хүн өгсөн бас биш тий. Ер нь ингээд одоо ингээд салалт бас байж болно. Аав ээж нь салсан тий асал аваар ижил өвчмөн байж болно. Тий ер нь ингээд нэг тийм хүн хагцал мэдрэх гэдэг зүйл тий. Ямар ч хагцал ер нь байж болох юм байна. Тий тэгээ энэ дээрээс нэмээд нас хамаарахгүй байна. Тий хүн ингээд дутуу одоо нас хамаарахгүйгээр гашууд одоо хагцал мэдэрснээр дутуу гашуудлал гэдэг зүйл одоо мэдэрдэм байна гэдэг дүгнэлтэнд хоёр хүрсэн. Тийм. Бид нар хүн болох явцдаа нас бид хүрэх хүн болох явцдаа маш ихээр ингэж нөгөө өөрийгөө блоклдог бүх юм дээр л өөрсдөө блоклсоор агаад өсөнд хариндаг байгаад байгаа байхгүй тий. Яг хин нэгэн хилээд өгөх
зөв буруу те үнэн худлыг хэлээд өгөх нэг юм баримжаа байхгүй учраас бид нэр яг нэг өөрсдийнхөөрөө л өстой бор зүрхээрээ нэг юм тэмтрэгдэх юмыг ингээл баримжаалал мэдрээл хүн болдог байгаа байхгүй юу. За ингээл ах те би ингэж болохгүй байх гэл нэг юм зүн сайнгороо ингүүл буруу байх магадгүй ингэчүүл арай жоохон зөв юм болоо да гэж дандаа л нэг юм хийсвэр юмыг ингэж баримжаалж ингэж хүн болдог 20 хэдэн нас хүрдэг байгаа аахгүй юу. Гашуудл гэдэг зүйлийг ч мэдэхгүй те хүн амтнаас хахацаад үхэл зовлон бид нар хүүхэд насандааш мэдэрсэн бай том хүн болоод ч мэдэрсэн бай яаж гашуудгаа бид нар мэддэггүй байгаа байхгүй юу. Би яг яаж гашуудах хэвтэй араас нь ингээл уйлж унжаал хэвтэй чи яагаад яваад өгч байгаа юм бэ те намайг яагаад үлдээж байгаа юм бэ гэх хэвтэй юм уу. Тэгэхээр ингээд амар хар амиа ботсон ч юм шиг те тэр хүн үхэхээ мдээгүй штэ хөөх юм. Тийм юм болцсон штэ. Тэгэхэд араас нь чи намайг үлдээгээд хүчлээ гэх амиа ботсон үлдэлч юм шиг. Эсрэгээрээ за тийм биш бол яг яах юм? Яг яаж гашуудах юм? Гэдгээ угаасаа бид нэр мэддэггүй биднэрт тийм боловсрал тийм мэдлэг угаасаа тутмаг бид нэр өсч хүн болдог байгаа байхгүй юу? Тэнгүүд том болоод ч гэсэндээ одоо ийм араар тавилт ч юм уу, хууралт ч юм уу тэр зөвхөн одоо юм хосын харилцаан дээр ч биш, найз нөхдөд харилцаан дээр ч гэсэндээ бид нар ийм амар хууралттай ижлэх мэдрэмжийг мэдэрдэг штэ. Тэгээ амар зүрх шархалдаг. Нөгөө ингэж ялангуяа олон жил найзлсан ч юм уу үнэхээр хайртай итгэдэг. Энэ үнэхээр миний амьдралд байх хүндээ гэж боддог тийм хүн маань одоо ажлын хамтрагч ч юм уу хинж байж болно. Ямар ч тааш тийм маш аимшигтайгаар зүрх шархалж байгааг мэдрэх, хуурч байгаагаа мэдрэх. Тэгээ дээрэс нь өвчин зовлон тусныг мэдрэх, ойр тэрний хин нэг юм байна. Эсвэл гинтийн осол аваарт ороод гинтийн шок болох. Тийм. Ерөөсөө л энэ нэг шокны юм мэдрэмж байгаа байхгүй юу? Яг үнэ. Тийм. Тэгээ дээрэс нь өхөл байна. Хамгийн том нь л өхөл юм шиг байгаа. Тийм, хамгийн том нь л өхөл. Тэнгүүт энэ бүх зүйлийг бид нартай тулгархад гинэт гол нь тулгархад яаж тэрийг хүлээж аваад яаж даван тулхаа бид нар мэддэггүй байгаа байхгүй. Тийм, өстой ингээд түрүүнийг ярьсан шүү дээ ингээд би баг байхдаа бол би энэ зүйлийг яаж даван тулхаа мэдгүй. Гэхдээ магадгүй maybe өстой блоклол тийм одоо ингээд амьдралын шин зорилго би өстой урам зоригтой амьдран ингээд өөрийгөө нэг юмар цэнгэлсэн тэгээд би тэр аргаа ингээд сүүл тэрвэлэх гэсэн чи ерөөсө болоогүй гэдгсэн шүү дээ тэгээд мань хүн одоо надаа ингээд энэ дутуу гашуудл гэдэг зүйлийн талаар энэ номыг уншиж ярьсны дараа би мэдрэх хэвээр бүх мэдрэмжээ мэдрэх хэвээр мэн гэж би батсан. Тэгээд миний сэтгэл амар дээрсэн. Би мэдэрж байгаа мэдрэмжүүдээ шүүмжлэгээ болсон. Тэднийг бүгднийг хүлээж авсан тэгээд би үнэхээр хэнийг нэг буруутгамаар байл буруутгаад өөр ингээд юм муухай хүсэл байвал тэр хүслүүдээ хүсээд хүний нөгөө муу мэдрэмж гэж одоо хэлэх юм уу адын шунал гэдэг шиг адын мэдрэмжүүдээ бүгднийг би хүлээн зөвшөөрсөн байхгүй юу магадгүй гэтээ яг би яг ингээд энэ сэтгэл готрлыг одоо ингээд амар давцсан гэж хэлэх үү даваагүй гэж хэлэх үү би яг одоо яг үнийг хэлэхэд мэдэхгүй байна л да. Гэтэл юу ч гэсэн тэр зүйл надад маш их тусалсан. Бүх муу мэдрэмжээ мэдрэх хэрэгтэй гэж чи сая хэлсэн тийм бүх одоо адын муу мэдрэмжүүдээ мэдэрч байгаа нь одоо ингээ гашуудлын хэлбэр юм болов уу гэж гашуудлаа бүрэн бүтэн тайлах хэлбэр. Тийм. Би болохоор ингэж бодсон. Ер нь энэ гашуудлыг яаж мэдрээд тайлбал энэ гашуудлыг бүрэн болгохын ямар нэг үлдэгдэлгүй дараа нь ботход ингээд сэтгэл хөнгөн байхын гэж бодох дээр би эхлээд ямартайч гашуудл гэдэг зүйлээ би энэ зүйлд үнэхээр би гашуудаад байгаа юм байна гэдгээ би эхлээд өөрөө олж харна. Тэгээд хүлээн зөвшөөрнө. Тэгээд араас нь гашуудна. Араас нь гашуудаад тэр нь бүрэн гашуудл болоогүй байвал дахиад тэр юм ингээд дотроос ер нь жоохон зулгаах юм шиг байгаа. Үлдэгдэл байвал угаасаа сэтгэл штэ ойлгомжтой. Зулгаах мэдрэмж. Тэнгүүт нь би за би дахиад гашуудах хэрэгтэй юм байна гэд би дахиад гашуудна хүлээн зөвшөөрөөд гашуудна гэдэг чи ер нь бол ингээд ямар мэдрэмж төрж ийн тэр бүгдээ хүлээж аваад уйлмаар байвал уйлаад би зүгээр юу ч хиймээргүй орондоо хөвтмээр байвал хөвтээд би хоол идмээргүй байвал би хоол идэхгүй зүгээр би яг юу мэдэрмээр нь тэрийгээ ямар нэгэн хаалтгүй блок хийхгүйгээр яг өөрөөрөө урсгаж гаргаж чадахыг л хэлээд байгаа юм шиг байна.
Тэнгүүд одоо би ингээл бодоод ахаар ингээл сүүлийн үед ингээд миний сэтгэлийг тавгуудулсан тий. Тэрнээс олж би ингээд жоохон фокусаа алдсан ийм зүйлүүдэд бодоод ахаар би ер нь бас л дутуу гашидсан байгаа байхгүй юу. Тэгэл энэ номыг унсны дараа бодох нэ ингээл жижиг сажиг юм байвал угаасаа илэрч гарч байгаа ойлгомжтой ингээл нэг юм ажлын бүтээмжгүй ч юм уу тий болно амьдрал утга учиргүй санагдан тий. Бүхэл юм болохгүй байгаа юм шиг санагдана. Яг яах гэж амьдраад байгаа юм. Би яг энийг яах гэж хийгээд байгаа юм те. Зүгээр л өмнө нь нөгөө нэг төлөвлөсөн байсан амьдрал маань, төсөөлсөн байсан амьдрал маань нураад унтсан учраас би дахиад ингээд хичээх, дахиад бүгдийг эхнээс нь эхлэх ер нь хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэдэг бодлоод дахиад төрж эхэлж л байгаа байхгүй юу. Тэнгүүт нь би за би болоогүйсэн юм байна. Надад үнэхээр хэцүү санагдчихсэн юм байна гэдгээ би хүлээж аваад юм хиймээргүй байвал те хийхгүйгээр зүгээр л тэгээд өөрийгөө ингээд ер нь ингээд зүнд нь хайсан хэсэг. Тий. Тэгжит л угаасаа нар манддсан бэлээ. Тийм би нэг саяхан бас нэг юм ингээд уншсан юм л да. Яагаад гэдэг асуулт хүнийг амар доош нь унгаадаг. Яагаад ийм юм болж байгаа? Тий. Яагаад надад ийм тохиолдчихж байгаа? Яагаад би ингэсэн штэ? Яагаад? Тэ тэр одоо яагаад гэдэг асуулт яг үнийг хэлгээд те бас яг сэтгэл зүй амар хүнд байгаа үед бид нар дахин бодогддог. Тийм гэтэл энэ яагаад гэдэг асуултыг толгоноос авч хайх хэрэгтэй юм шиг байгаа. Зүгээр тэр ингээд сэтгэл готралтай байгаа үед те энийг одоо даван туулах эсвэл энийгээ бүр улам унгаах гэдэг нэг хоёр хэлбэр байгаа шүү дээ тий. Одоо би зүгээр тэгж бодож байгаа байхгүй юу? Тий. Тэгтэл яг яагаад гэдэг асуултыг бид нар бодоолах юм бол тий эцэс төгсгөлгүй тэр доошоо унаалах тийм ангал шиг санагдсан байхгүй юу надад. Би яасан бэ гэхээр надад яагаад гэдэг асуулт байсан. Зүгээр ингээд за ийм юм болчлоо. Тий. Би ийм юм болчлоо. Болцсон юм байж гэж. Юу гэмтэй. Яг юу гэж илэрхийлээ мэдгүй. Тэрийг одоо ингээд хүлээн зөвшөөрсөн гэдэг үгнээс нэг өөрөөр илэрхийлмээр байгаа байхгүй юу? Зүгээр л тэрийг өөртөө одоо ингээд те нааж авах ч юм уу, өөрийнх нь нэг хэсэг гэж мэдрэх ч юм уу те хүлээн зөвшөөрөх гэдэг үгнээс нэг тийм өөр үгээр илэрхийлмээр санагдаад байгаа байхгүй юу? Тэр яагаад гэдэг асуултанд одоо хариулахгүйгээр болсон үйл явдлыг энэ бол би гэж хүлээн зөвшөөрөх ч юм уу мэдгүй яг. Үнэ яагаад гэдэг асуулт угаасаа төрдөг те хүн болгонд л төрдөг баг. Нэг юм шудраг бус санагддаг юм тий. Шудраг бус. Би ингэж хичээсэн байхад би ийм сэтгэл зориулсан цаг хугацаа тий бүх зүйлээ амьдралынхаа тэдэн жилийнч гэдэг юм уу тий ингэсэн байхад яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа. Би юу буруу хийсэн гэдэг энэ бодлоод ихэндээ үл хүлгэн зөвшөөрөх тий. Тийм л процессны эхлэл юм байна л да. Амьдрал яагаад надад ийм хатуу хандж байгаа гэдэг ч юм уу тий. Тэгээд амар хүнд мэдрэмж. Би нэг сайхан мэдэрсэн. Өглөөс ирээд нөгөө л нэг навшаа амьдрал. Энэ бүр ингээд толгож байгаа байхгүй юу? Энэ болоос амар хүнд мэдрэмж байсан. Тий. Ингээд сэтгэл готролтой хүмүүст айгүйх мэдэрч байгаа та нар ганцаараа биш шүү. Бид нар бас мэдэрч байгаа. Тэр өглөө сэрэх үеийн мэдрэмж магадгүй хүний ингээд те mental health одоо юу ч гэдэг те ингээд сэтгэл зүйн байдлыг одоо ингээд илэрхийлдэг мэдрэмж асууж магадгүй. Өглөө сэрээд хамгийн түрүүл мэдэрж байгаа бодож байгаа бодол нь нөгөө л нэг навшаа амьдрал. Энэ амар хүнд мэдрэмж байсан. За өсвөр насндаа бас нэг амар анзаарч ирсэн зүйл би зүүдэндээ амар хайртай болчихсон байхгүй юу? Унтдаг. Ерөөсөө л амар их унтдаг. Аль болох их зүүдлээд гоё амьдрал мөрөөдөөд те би бүр ингэдэг байсан. Зүүдээ бүр ингээ бичээд зүүдээ хөгжүүлдэг байсан байхгүй юу? Зүүдэн дотроо өөрөө тэрийгээ бүр ингэж Inception кинон дээр гардаг шиг те өөрөө зохион бүтээдэг. Тийстэй зохион бүтээдэг. Тийм бүр болцсон байхгүй юу? Надаа унтаал хийж гоё. Тийм энэ сэргийлэх юм бол нөгөө навшаа амьдрал. Тэгээ би саяхан
Яа бигтэй миний сэтгэл готрол дуусаагүй байна. Дусаагүй хөө. Яа одоо би яг тийм мэдрээд байгаа юм байна. Одоо надаа ингээд өчтөр уржигдэрхэн те. Instagram харахаар утгагүй, Facebook харахаар утгагүй. Юу ч хийсэн утгагүй. Тэгээ хөгжмөөнийг жоохон тавтаал. Тэгэл би зүгээр ингээ мөрөөдөл хөвтэй тамир санагдсан. Тэгэл унтаадсан байхгүй. Би өчтөр уржигдэр хоёр айгүйх тэгж унтсан юм байна. За найз нь дуусаагүй байна гэж. За найз нь жоох уйлаатай. Найз нь жоох уйлаах яа чи ярьж. Угаасаа юм сэтгэл нь өвдсөн, сэтгэл готрлоор өвчлөлтөн байгаа хүмүүст нөгөө сая подкастынхаа ихэнд хоёлаа ярьсан штэ. Зохиолч маань юм шинж тэмдгүүд номдоо ингээд гоё нарийн бичсэн байдаг гэд. Тийм. Хоолны туршилгүй болдог, нойргүй болдог, байнга ядарсан мэдрэмжтэй болдог тий байдаг. Өглөө босоход хэцүү, орой унтахад хэцүү, хүмүүстэй уулзахад хэцүү, зүгээр бараг алхахад хэцүү. Тийм. Зохиолч маань ийм нэмгэн ном байж те ийм жижигхэн нэмгэн одоо нэг бараг 40 нүүр те 40 хуудас 80 нүүр ийм номонд яаж тэгэж тэр сэтгэл готрол гэдэг энэ хүн дагуулгыг ингэж нарийн гой багтааваа гэдэг бас чадвар яалтчгүй мань хүн чинь тэгээ бичсэн байдаг штэ хүн болгоны амьдрал мэдэрдэг мэдрэмж одоо би энэ ч тодруулсан байгаа байхгүй юу олон хүн огт хоолны туршилгүй болдог бол миний харьцангуй хэвэнч зөвхөн хоолыг зөвхөн амь зуухын төлөө иддэг болов гэдэг байгаа байхгүй. Энэ хоолны туршилгүй болдог дээр мэдэрдэг юм а битсэн байна. Тэгснэ ядаргаа нойргуудл зэрэгцэн гэдэг ховрхон тарчлаан билээ гэж байгаа байхгүй. Яг үнэн энийг бас би мэдэрчээсэн. Тэгэнгүүтээ юутайч би хитгэн цаг унтаад өөрийн 3-4 цагтл сэрчин харанхуй руу ширтэж хөвтгтэй ухаан санаанд өрнөж буй суйрлыг гайхан тарчлах агаад эргэж хөрвөн зүүдлэлгүй дугхийг боломж өгдөг үүрийн гэгээг хүлээн гээд надад бас ингээд сүүлийн нэг жил гаруй хугацаанд ийм хоолны туршилгүй болох те нойргуудл хоёр бол даглуулсан штэ би тэгсэн хоолны туршилгүй болно гэдэг бол бүр үнэхээр хэцүү амар хэцүү тэгээд өстэй амь зуухын тулд юм мэдчихэж байгаа байхгүй те тэгээд маш сонин тэр анх удаа миний бас амьдралаа мэдэрч үзсэн мэдрэмжүүдийн нэг байсан хоол байвал ид чинь тэгээд байхгүй л идэггүй. Юусоо бодолд орж ирдэггүй. Бид нар чинь нэг юм хоолны аппетит гэдэг чинь амар гоё зүйл юм билээ штэ бас. Нөгөө юм хүсэж хоол хийж идэх те. Хүсэж нэг газар очиж хоол идэх, найзуудтайгаа уулзаж тэрнтэй уулзгаар бит хоёрын тэр хоолны тэр таардаг да. Ста бит хоёр гой солонгос хоол идтээ гэж найзуудтайгаа уулзаж те. Хүмүүстэй уулзаж хоол идэх ингээ юм ярих. Тэр юм бол одоо мэдрэмж гэх юм уу те тэр бүтээж байгаа тэр зүйл чинь маш гоё зүйл хийсэн юм лээ. Тэгэнгүүт хамгийн сонин нь хоолны туршилгүй болохоос хамгийн сонин нь дуртай хоол байхгүй болчдөг заяа. Байхгүй. Тий. Дургүй хоолч тэгтээ бас байхгүй. Юу ч хамаагүй голчлог болчдөг ерөөсөө. Зүгээр л байж ивэл ид чинь байхгүй л идэхгүй. Зүгээр бид нар бол өмнө нь ингээд энэ надад амтан жоохон таалагддгүй ч гэдэг юм уу те энэний үнэр жоохон сонирн болохоор би иддэггүй ч гэдэг юм уу тийм юм байдаг штэ тийм юм ерөөсөө байхгүй болчтой тийм юм байх тийм тэгэл тийм мэдгүй гэл юм тэгээ байвал хамаагүй бүгдийн идий гэл те тийм болчдөг найз нас саяхан жамд иржсэн штэ найз нь орой хүүхдүүдтэй хоол хийж байхдаа л өнөөдөр хоол идэг үгүй мэдлээ тийм өөрийгөө өлсөж байгаагаа анзаархаа болчдөг тийм ерөөсөө ингээд зүгээр л мэддгүү. Ингээ гинт анзаарч байгаа байхгүй. Нэр би өнөөдөр юу ч хийдэг юм шүү дээ. Орой алгацсан шүү дээ. Хоол хийж байгаа хэрнээсээ ямар ч аппетит авахгүй. Тухайн үед та яг амь зоогоохын тулд те хүчээр усаар даруулж тэрийг залгаал болчихж байгаа байхгүй юу. Тэгэл болоо. Тэ. Тэр бол бас өстэй physically mentally юмар л ерөн дарангуулж байгаа юм л да тий. Сэтгэл готрол гэдэг бол зохиолч маань гоё амар уран яруу уянгалаг бичнэ. Тэр нь бүр ингээд уншихад үнэхээр гоё. Энд ч бас нэг юм том хэсэг байгаа юм сэтгэл готрлын. Сэтгэл готрлын нэг үндсэн шинж тэмдэг бол өөрийн үнэлэмжээ алдах гэж байгаа байхгүй юу? Харин би үнэлэмжээ бие дах чадвартайгаа тэр чигт нь алдсан юм. Ийм урхаг бусдаас хамаарах хараат байдал
байдал боллоо хурдандаа амжирч цаашлаад нэлэх хүүхдээ айдас болдог талтай. Хүн бүхий л зүйлээ ойр дотны хүмүүсээ алтгаас айдаг, хаягдах үе хүчтэй айдас төрнө. Ганц хоромж атгой гэртээ ганцаар үлдүүлэн хүлцгээ агартал айж мэгдэн төвшүүр тавтна гэд. Ерөөсөө эхнэр нь л дэрэгдээс нь холдчихвол юу ч хийчих тойлчдаг. Тэгээ эхнэр нь хүнс авахгүй зах ороход хүртэл мандгүй ингээд яг 5 настай хөвчөг ингээд цамцныхын хормоноос ардаас нь ингээд зурчаад ингээд дагаад алхахдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ ямар ч тийм би дах чадвараа тэр чигт нь алдсан. Тэгээд нийгэмд гараад хүмүүстэй харилцах те зүгээр инээж найргаад юм яриад хөвчлөлтэй байх тийм чадвар мадвар бүр ингээд ор тас байхгүй болсон. Тэгэл 5 настай хөвчөг яг ихнэрээ дагаал ихнэр нь хоол ид гэвэл хоолыг нийтэл унд гэвэл унтаал ихнэр нь гараад явбал дагаж араас нь алхаал те яг тийм болцсон хамгийн хүнд даамжирсан үе манд хүн тэгж төрсөлсөн байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө тэрний дараагийн шат бол ерөөсөө л үхэл байгаа байхгүй. Үхэх шийдвэр гаргаж байгаа штэ. За би угаасаа ингэж чадахгүй байна. Би үхлээ гэдэг шийдвэр гаргачаад юу хийсэн бэ гэдгсэн чинь нөгөө ном дээр бичсэн байдаг штэ. Надад ингээд нэг юм үе тэмдэглэл бичдэг дэвтэр байдгаа. Тэрийг одоо ингээд сүүлийн хэдэн жил хөтэлсэн. Тэгээ тэр дэвтэр нь бол өдрийн тэмдэглэл нь биш. Зүгээр санахаараа бичдэг. Тэгээ тэрэн дээр ингээд болсон үйл явдал ч юм уу те юу ч хамаагүй бичдэг. Бичмээр байгаа юм болгоно бичдэг. Би үхлээ гэдэг шийдвэрээ гаргачаад дараагийн боцон бодлоо гэсэн чинь тэр дэвтрийг устгах гэж. Харин тий. Надаа энэ дээр юу санаанд орсон бэ гэхээр шүү дээ те. Найз нь ингээд яг хэлээ. Энэ хүн ингээд дэвтрээ устгаж байгаа штэ. Би дотор уцнуудаа хаймаар санагдчихсан. Ингээд ягаад ч юм те энэ өсөл нэг миний л мэдэрж байгаа мэдрэмж штэ бас би ингээд мэдрэмжээ хаваалцж байгаа байхгүй юу. Дотор уцнууд муухай өнөртэй байх уу ч юм уу те бохор байх уу гэдэг юмнаас амар хичээд бүх дотор уцаа хаймаар санагдчихсан. Яг бүх дотор уцаа угаагаад тий эсвэл яг бүгднгийн угаагаад тэгснэ одоо өмсөж байгаа яах вэ гэж бодож байна. Тэр яг миний нөгөө амар бадчихсан мэдрэмжээсэн. Тий. Тэрнтэй надад амар төстэй санагцсан. Тэгэхээр би бас яг бүр төснийхэн дараа шүүгийг уудлаад үзсэн чинь. Юу бүр амар цэмгэртэй бүх хувцс нь өнгөөр нь ялгагдаад өлгөгдсөн. Тий одоо ингээд энэ охин бохир заван гэдэгтэй тийм мэдрэмж одоо мэдрүүлмээргүй байсан юм уу яасан мэдгүй заяа. Надаа яг тийм мэдрэмж амар төрж исэн. Яг тэрнтэй бүр ингээд яг зэрэгцэж орж ирсэн. Хүмүүс тэгэл чиний усны шүгээг харчаад. Хүү энэ хүн яагаад өгсөн юм бол? Энэ хүнд өөхөх шалтгаан алга. Энэ амиа оролт биш байхаа гадны төлөөтэй. Тийм тэгээд яг өгснийхэн дараа яг ямар харагдхол миний хувцастэй муухай алчвал яах юм бах уу гэж би амирх бодоодсэн. Ягаад ч юм мэдгүй би нөгөө хувцсныхэн талаар амирх бодоодсэн. Миний найз чинь ер нь амиа орлож чадахгүй юм байна уу? Чи амиа орлож чадахгүй юм байна уу? Чи өхлөөс айцтай байна. Өхлөөс өөхөх биш өхлөөс айх айдтай хүмүүс чинь те яг юм байдаг гэж байгаа штэ. Ер нь гэхдээ хүний амьдрал угаасаа юм өөхөх амьдрах хоёрын хооронд л хэрэглэдэг зүйл юм биш үү те. Нэг бол яаж амьдрах уу, нэг бол яаж өөхөх үү. Мөнхийн бодол тэр бол те. Мөнхийн бодол. Тэгэл өстэй инээдтэй яаж өгтлэлээр бодох чинь бас гоё байгаа. Гоё байгаа иччихээ. Гоё бодлуудыг нэг гээд одоо миний нуушж байгаа цагаан шүүгээр аман дээр бичсэн байлээ. Тэгээд би бас бодсон. Одоо ингээд миний нөгөө нэг хайртай ихч. Амиа орлох гээд амар хим уужсэн байхгүй. Тийм би бас бодчихсон. Ямар имийг олон давхарлаж байвал өөхөх бол тийм хэр удаан өөхөх бол зовж тарчлах болоо өвдөх болоо тий яавал яг амархан өөхөх бол өвдөхгүйгээр чи тэгж мэгэж аюух бодчихсан. Тэгэл энэ бол бас л амар хүндэл мэдрэмж байгаа байхгүй тий. Гэтэ манайч ирсэн байхгүй юу? Манайч ер нь бол уучлаарай би таны талаар ярьж байгаа шүү. Гэт амьдралын утга учир гэж бодож исэн ч юм уу мэдгүй амар чухал хүн ингээд дарааллаад өөдөлсөн чинь манайч шууд сэтгэл готрол наасан байгаа байхгүй юу. Тэгээд ихч амар олон давхар юм давхарлаж байсан ингээд надад ярьсан байхгүй юу. Тэгээд маргааш нь эмнэлэгт сэрж байгаа. Тэгээд тусал хэлгүүлээд хордлого тайлах тусгал хэлгүүлээд сэрчээд
би үхийг үн ямар их аз вэ? Амьдрал ямар гоё юм бэ гэж бодсон гэсэн. Яа надад тэр бас ингээд бас амар мэдрэмж санагцсан байхгүй юу? Эцээцтэй бид нар үхмээргүй л байдаг байгаа байхгүй юу? Яа бид нар тэ нөгөө эцээц амьдрал хайртай байгаа байхгүй юу? Яг тийм мэдрэмж амар төрсөн. Яг үнийг хэлгээд тэ. Би ч гэсэн яаж хүчээгүй юм бэ тэ? Би одоо ингээд хөөхтүүдээ бодоод би амьдрах ёстой шүү. Тэсэх ёстой шүү гэж айгүйх боддог байхгүй юу? Нэт сэтгэл хөдлөлөө даваагүй байна. Би сая хэдхэн хоногийн өмнө Facebook-ийн нэг пост уншижсэн байхгүй юу? Нөгөө аимшиг ярьдаг групп дээр постлцсан байсан. Аха. Аимшиг юу ч үлээдэ нэг тийм групп байдсан шүү дээ. Та нар тэрийг уншдаггүй аа? Аимшиг яриа гэсэн мэт. Хаяа нэг тийм групп байдаг. Тэгээд нөгөө бүр нэг уйд хараал нэг 2-3 удаа орж үзчихсэн санагдчихэв. Тэр ингээд би хааныг Facebook гүйлгэж чахаар тэр группийн нөгөө постууд нь хааныг гарч ирдэг. Нэг хэдэн хоногийн өмнө гүйлгэжсэн яг тэр гүйлгэжсэн чинь тэр групп дээр битсэн нэг богинохон пост гарч ирэхгүй юу? Аха. Тэгээ бусдаас сурамж болох юм болов уу гэж бодоод би ингээд өөрийнхөө түүхийг хуваалцж байна гэд. Тэгсэн чинь тэрэн дээр нэг залуу өсвөр насндаа байхдаа сэтгэл готролд ороод тэгээд ерөөсөө л би үхье гэж шийдээд ингээд тухайд болохоор имийг жоршгүй алгадаг байсан гинэ. Одоо л ингээд баргийн имийг болж ортой алгадаг болсон шүү дээ. Тэр нь ч би зөв гэж бодож байгаа. Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө нэг юу яасан юм байна л да. Тухайд им жоргүй алгадаг. Тэгээд гуглдж үзэж байгаа заяа. Ямар нойрны юм хамгийн хүчтэй нэ гэж гуглдж үзэж байгаад нэг юм олоод тэгээд тэр имигээ 3 өөр имийн сангаас 10 ширхээр навсан гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ бүгднгийн нунтаглаад усанд найруулад уугаад унтсан гэж байгаа. Тэгээ унтчихтаа ингээд нэг юм сонь 9% зүүдлээд нэг хэсэг хүмүүс алхаж яваал тэгсэн чинь дээгүүр хэсэг хүмүүс нисчихсэн гээл заяа. Тэгсэн чинь нисчихсэн хүмүүс дунд нь имэн чөлөө өвөнчлөөний хүн байсан гэж байгаа. Тэгээд тэр хүн харснаа чи энэ юу гэж явж байгаа? Чи ингэж явах цаг чинь болоогүй гэснээр буцааж хөөж мөгөөд нэг юм амар зандарсан гинэ. Тэгээ мань хүн буцааж явж мавж ингэж сэрээд тэг гэртээ сэрдсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд амар бөөлжөөд тэгсэн чинь гэрийнх нь болохоор хоолны хордлогонд л орчиж гэж батсан гэж байгаа. Тэгээд тэр үеэс хойш мань хүн үхлийн талаар нэг ч удаа бодоогүй. Амьдрахын төлөө амар хичээсэн гэд ямар азар би сэрсэн бэ гэж нэрнгээсээ бас батсан гэсэн. Ааха. Бид нэр одоо ингээд үхлийг сонгодог болвол те сонголт биш байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд сэтгэл гутралд орж болно. Ингээд одоо үхмээр санагдаж болно. Бүх зүйл утгагүй санагдаж болно те. Гэхдээ би сая ингээд энэ номыг уншиж байхад бас айгүй тийм тод мэдэрсэн зүйл болвол одоо нөгөө Саул гээд Google кинод дэдэж штэ тэрэн дээр амьдралын жижиг зүйлсээс одоо таашаал мэдэрдэг штэ тий навч сэржигнэх пицца идээд чиз нь гаралдах тий тэр мэдрэмжүүд штэ тий бүгдээрээ ингээд сэтгэл гутралын үед харин оддсон юм шиг санагцсан байхгүй юу тэр амьдралын жижиг зүйлсээс одоо баяр баясгал мэдэрж байгаа тий тэр дурсамжуудаа буцаж татаж авчих хэрэгтэй юм шиг санагдсан. Би ингэдэг байхгүй юу? Амар романтик юм яриа ууж. Нөгөө би нэг ямар хамтлагийн бэлээ? Жисүүг анх таньдаг болж исэн үе л те. Жисүү нөгөө хэний ч үлээ нэг дууны клипэнд тоглосон байдаг байхгүй юу? Blackpink гарч ирэхээс өмнө тэгээд тэр охиныг бүр ямар хөөрхөн охин бэ гэж би жисүүгийн фэн болж исэн. Тухайд тэгээд тэр дууны клипэн дээр ингээд залуутайгаа ингээд үерхэд те хэцүү байж байгаад одоо ингээд амар хуйлж мөйлжтэй ингэж хагаад тэгсэн чинь салсныхан дараа яг нөгөө нэг гарцаар гардаг байхгүй юу? Өөр залуутай явж идэг байхгүй юу? Тэр нас царайлгаа нэг дэлдэн залуу байдээ. Та нар мэдчихэж байгаадгүй гэхгүй юу? Клипчийг сангаад байна. Тийм. Би бас яг нэрээ сандгүй. Гарцаар ингээд гарангуул анинго гэж дуулдаг штэ. Тэгсэн чинь нөгөө нэг X нөгөө машин дотор яг гарцаар гарч байгааг ингэ хараад тэгээ тэр хоёр би нэрүүгээ ингээд хараал өнгөрдөг штэ тий. Тэр дада гарцаар гаргуулгаад тэр дөө салаад байхгүй. Мика холдуулж инээгээд байна. Тэгээд тэр болол нь шүү дээ. Яг үнийг хэлэхэд нэг тийм сэтгэл готрлын дараах
одоо нөгөө амьдралын баяр баясгалаа татаж авчирж байгаа тэр мэдрэмжүүдийн нэг юм шиг санагддаг байхгүй юу. Миний мэдрэмж шүү дээ те анзаарсан чинь сүүлийн 2-3 жил нэрнгээсээ би тийм амьдралын жижиг зүйлээс таашаал авах мэдрэмжээ мэдрээгүйгээ сансан байхгүй гинт сансан байхгүй. Тэгээ би салтын дараа ингээ хэсэг хугацаа өнгөрөө явж байхдаа гинт тэр мэдрэмж орж ирсэн. Яг гарцсан дээр. Тэр дуу ингээд чихэн даа. Тэгээд би яг ингээд би гайгүй болж байгаа юм байна да гэдгийг мэдэрсэн байхгүй. Тэгэл эргэн тойрноо харсан чи бүх юм гоё харагдаад гарцаар гарах ямар гоё юм бэ? Яг надад чи гарцаар гарах ямар гоё юм бэ? Нар ямар гоё цацраад байна. Навч ямар гоё яригдаад байна. Яг би яг саяны намар л гайг болж ирсэн байгаа байхгүй юу? Навч ямар гоё дэлгэрээд байна. Тий. Нар ямар гоё мандаад байна гэж хэлсэн биз дээ. Тий. Тэгэл ихсэн. Тэгэл би өөрийгөө гайг болж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн байхгүй. Тий. Бас Үнэхөө энэ зохиолчийн маань номынхын төгсгөлийн хэсэг надад бүр үнэхээр бэс санагдсан байхгүй юу? Амар гоё санагдсан. Бүр ингээд ямар ч юмны ёроолт байсан тэр төгсгөлийг уншаад татаад гаргаад ирэх юм шиг санагдсан байхгүй нэ да. Тэр сүүлийн хэсэг яг ингээд миний хувьд ингээд олс юм шиг заяа. Би тэр олсноос бариад дээш авираад гарч байгаа юм шиг. Тийм амар гоё санагдсан. Тэгээд өөрөө бүр үнэхээр тэр сэтгэл готрлын ингээд хүндийг нь тэрийг даван туулах тэрнээс гараад мэдрэгдэх мэдрэмж болгоныг маш гоёор уран яруу тодоор тий нарийн ингэж гоё сэтгэлийн утсан хөндлөхөр бичиж чадсан гоё үнэхээр тогтлоосан. Тэгээд төгсгөл нь нөгөө юу яадаг штэ. Амиа орлох шийдвэр гаргадаг өдөр нь нөгөө дотныхын найзууд гэрт нь ирээд нэг давхартаа нэг юм цочны өрөөний юм ил цух мухтай юм шиг байна. Тэгээд тэрнийх нь урд ингээл юм найзууд нь ингээл аяахан тий хоорондоо юм яриад ил галын дэргээ цууж муугаал бусдууд нь ингээл хажуу хойроор юм хийгээ байж хахад манд хүн ерөөсөө тэр орон зайд орж чадахгүй байгаагаа мэдрээд тэгээд үнэхээр төлснөө мэдрээд ингээ өөх шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгээд за ингээ надад цаг хугацаа үлдээгүй юм байна. Би өөх юм байна. Би өөхөөсөө өмнө юу хийх вэ гэсэн чинь ямар ч тест тэр тэмдрээ устгачаад өөхөө гэдэг тийм мэдрэмж тийм сонголт Монголд хийгээл мэдрэмжээ тэгэл найзууд нь яваал орой эхнэрээ унцсан хань буцаад нэг давхарлууга бууж ирээл нөгөө ил галынхаа дэрэгдэх буудан дээр суугаал те. Тэгээд нэг юм зургатаар нэг юм кино гарч байгаад ингээ арай ядаа үзээд ингээ сууж ин гэдэг ч байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнцэн нэг нөгөө найз нь жилүүдээ нэг юм эсвэл бицэн зохиоллоор нь кино гарч идэг ч лөө ийм нэг жижиг хэсэг гардаг байхгүй юу. Тэгээд тэр жижиг хэсэг дээр мань хүний юм нэг дуртай дууг нь тэр дүр ингээд дуулж идэм шиг байна. Тэрийг ингээд сонсоол сэтгэл готрлын үед тэр ингэж насаараа амьдэрсэн тэр өөрийнх нь гэр орон байшин нь те ямар ч өнгөхгүй зүгээр л хар цагаан те саарл болцсон бүх зүйл нь амьгүй болцсон байсан чинь яг тэр хэсгийн дараа байшин 8 орж байгааг ингээд төрсөлөвцөн байгаа байхгүй юу. Ам ороод байшин буцаал өнгө ороод нөгөө зочны өрөөгөөр нь урдуур нь хүүхдүүд гүйлдээл те бүх тэр байшинд болж өнгөрж исэн хамгийн сайхан гэрэл гэгээтэй аз жаргалтай нандин те хайр дүүрэн тэр дурсамжууд нь буцаад нүднийх нь өмнө ингээд амилсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр мөчөд мань хүн үхлийг үл сонгоод за би эмнэлэгт хэвтэх хэрэгтэй байна гэдэг шийдвэр гаргаад дээшээ 2 давхарлуугаа гараад эхнэрээ сэрээгээд эхнэртэй хоёулаа эмнэлэг явъя гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд тэр хэсэг дээр бол би бүр ямар гоё юм бэ? Ямар гоё бичээвэ? Бүх юм нүднийх нь өмнө ингэж амьгүй болсон юмнууд буцаж аим ороод өнгө орж байгаа те. Тэр хэсэг бол ингээд яг миний ингээд нүдэнд төсөөлөгдөд байгаа байхгүй юу? Ямар гоё мэдрэмж ийсэн болоо те. Тэр ингээд муухай англаас буцаж гарч байгаа тэр нэг жижигхэн гэрэлгийг олж харах өөрт нь ямар гоё байсан болоо гэж бүр ингээд би өөрөө давхар төсөөлөө тэрэндээ бүр баясаад ямар гоё юм бэ гэж бүр тэгж бодогдсон шүү дээ. Эсвэл яг үнэ. Амар хэцүү үедээ одоо ингээд ирж байгаа мэдрэмж шүү дээ тий. Бодож байгаа бодол тэр аягүй зүв. Үхчил болохгүй гэж бодож байгаа байхгүй юу? Үхчил болохгүй. Би яаж хийж агаад гарах хэвээр. Миний нөгөө нэг дуртай арчлалээд байгаа байхгүй юу? Би битхонд хайртай. За чинь яг номын ортогтой яах байх гэж. Номын орд байсан ч би хайрлнаа. Тэгээ номын орд байсан ч би хайрлнаа битхоныг. Битхон болохоор. Тий. Нөгөө нэг миний төсөөллийн
celebrity crush нөхөр шүү дээ. Тий нөхөр husband битээ чи гэрэлцээ. Тэгээд тэгсэн чинь ингээд мань хүн ер нь бол нөгөө нэг цээжний хүндийн илэгний чөлөөний бэлтгэл нилээд удаа орж исэн. Тэгээд өөрөө хөгжим тайртай хөгжмийн хүн юм байж одоо ингээд нөгөө 27 наснаас эхлээд дүлэрч эхэлсэн. Өөрийнх нь 9 симфони бичснээсээ 3-ыг нь сонсч исэн. Үлдсэнийг нь өөрөө хизээч амьдралтаа сонсч үзээгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгсэрнээсээ өөрөө хөгжмөө бичдэг, өөрөө удирдаач хийдэг тийм хүн байсан. Тэгээд үхэхтэй ингэж хэлжсэн гэж байгаа байхгүй юу. Үхээс өмнө би дараа төрөлтөө хөгжмийг дахин сонсно гэж хэлчихсэн байхгүй юу. Йоо, за би жаараа. Гэтэ энэ яг миний хэлчихсэн үг шүү. Мань хүний хэлсэн тий одоо ингээд би тэр өсвөр насндайстай сэтгэл готролтой үедээ л уншижсэн заяа. Би амьдралыг багалзуурдна гэж хэлсэн байдаг байхгүй. Би энэ сэтгэл готролд ороод хадан ёроолдоо тулчаад мань хүн яг өөрийгөө тэгэж готлсон байгаа байхгүй. Би энэ амьдралыг багалзуурдна. Тэ энэ яг өгчл болохгүй тий би шаанаа гэсэн аахгүй юу. Яа тэгээ би тэр цагт мөчөөс хойшоо би битгам дарталсан да. Тийм штэ би наад ишлэлийг чинь бас уншиж исэн. Наадах чинь бүтнээрээ бүр гоё штэ юу гэдгүүлээ. Гоё ишлэлээдэг тий. Чи надад л уншуулжсэн бах та. Тийм. Тэгэнгүүтээ нөгөө нэг би сая юу ярих гэж өө тэгэл одоо ингээ мартаа явцдаг байхгүй юу. Одоо энэ чинь түрүүн би нэг хэсэг хараад энэ хэсэг яг үнэндээ олчлоо. Энэ ном дээр байгаагүй би өчигдөр судалгаа хийж хахад нөгөө энэ ном дээрээ бичсэн нэг алдартай ишлэл нь байдаг гинэ. Тэр нь юу гэсэн байдаг вэ гэсэн чинь сэтгэл готрол бол амьдрал дундах нэгэн төрлийн үхэл юм а гэж мань хүн хэлсэн байт юм байна. Тэгэнгүүт надад энэ үнэн санагдсан. Яг сэтгэл готролтой хүмүүс амьдараа хөгцөн мэтэл хэсэг цаг хугацааг туулдаг байгаа байхгүй юу те. Яг үнэ ингээд ой дурсамж байхгүй болчихдог. Өстой хэцүү байхгүй болчихдог. Амьдараа өхөн гэдэг чи одоо яг юу гэсэн үг вэ те. Тийм л амар хүнд мэдрэмжийг туулж ийн гэсэн үг шүү дээ те. Сэтгэл готролтой хүмүүс би бас ер нь постонд оруулсан байгаа. Хуйлаач өмнө нь ярьжсэн сэтгэл готрлыг ингээд нийгэм хитрхи хөнгөрүүлчихэд байна сүүлийн үед те. Йоо. Гэтэ надаа ингээд за sorry уучлаарай. Яг ингээд талгай дотор орчлоо л да. Би 3 дахь жирэмсэн болсон шүү дээ. Тэгэл би сэтгэл готролд ороод би сэтгэл гутралаас олж салсан мэн гэдгийг мэдэж байгаа байхгүй. Салсны дараа би сэтгэл гутралаас гарсан. Би яг заавчлаарай гэж. Яг ингээд сая анзаарсан чинь яг тэгжэл санаанд орлоо. Яг ингээд ярьж байхдаа би угаасаа сүүлч сэтгэл готролд ороод байгаа юм биш. Би харин сэтгэл готролоос гараад яваад байгаа юм биш тэ гэдгийг ойлголоо бүр. Тийм. Би салтаас бол сэтгэл готролд ороогүй мэн. Би ингээд гэрлэлтэнд байхдаа миний гэрлэлт одоо ингээд амжилтгүй болчихлоо гэдгээ мэдсэн юм уу яасан мэдгүй те би нэг одоо 2-3 жилийн өмнөөс миний сэтгэл готрол одоо 3 бишээ манайхд одоо 3 хүрж байгаа гэдэг чи одоо бараг 4 жилийн өмнөөс те сэтгэл готрлыг туулж байгаа юм гэдгээ би ойлголоо дөнгөж сая ярьж байхдаа тийм чи мик булааж аваад би ярих гэсэн юм мартчихлоо. Уучлаарай. Юу ярих гэж ба сая. Тийм штэ нийгэм ингээд сэтгэл готрлыг бас хитрхи хөнгөрүүлээд тэнгууд үнэхээр энэ өвчнөр зовж шаналж явж байгаа хүмүүсээ бид нэр анзаарахгүй орхигдуулаад байна уу да гэдэг бодол энэ номыг уншаад надад төрсөн. Харахад яг бид нэр ялгааг нь олж харахаа болчихж байгаа байхгүй юу. Үнэхээр сэтгэл готролоор өвдөд байгаа хүн би сэтгэл готролтой гэж ярьж байгаа хоёр хүнийг ингээд зэрэгцүүлээд харахаар яг аль нь сэтгэл готролоор өвдөд байгаа юм те. Бүгдээрээ сүүл рүүгээ баг бүгдээрээ л ямар нэгэн байдлаар сэтгэл готролтой шүү дээ. Тэгээ яг яах юм. Тэгэл амьдрын шүү дээ гэдэг тийм бодлоос үүдээд яг тэр хүндийг нь мэдрээд зов шаналаад байгаа хүмүүстэй бид нар хань нүмер нүүлэг болж чадчихэв үү, тэр хүмүүсийг ойлгож чадчихэв үү, те шүүлгүүгээр яг хажууд нь байж чадчихэв үү. Тэгээ тэр хүмүүс үнэхээр хэцүү байвал олж хараад чи хэцүүдсэн байх шүү хөө, те ямар нэг арга хэмжээ одоо авахар болчихжээ. Чи ингээ өөрийгөө олж харж чадахгүй байх шиг байна гэдэг тэр тусламж тусалцааг бид нар үнэхээр онсон хүндээ үзүүлж чадчихэв үү гэдэг дээр
эргэлзээтэй болцсон юм шиг санагцсан. Надад сая ингэж чи хэлж байгаа штэ тий би сэтгэл готралтай гэж хэлж байгаа хүн эсвэл үнэхээр орцсон хүн гэж тэгж штэ тий магадгүй яг үнийг хэлгээ сэтгэл готралтай байгаа хүн өөрийгөө сэтгэл готралтай гэдгийг ч мэддэг байх. Тий тэгж хэлэх тэнхэлж байдаг баха. Тий Мэддэггүй хүмүүс ч байгаа ах. Тий тэгээд Мэддэг мөртлөө бас хэлэхгүй яваад байгаа хүмүүс ч байдаг байгаа. Тий тэгээ би энийг бол энэ номын хүмүүс уншаад сэтгэл готралтай гэдгээ мэдээд тий тэгээд даван тулаасаа л гэж хүсэж байна. Тэгээд нэг эхнэр нь Роза байгаа штэ. Роза шиг эмэгтэй хүн болгонд хэрэгтэй юм шиг санагдсан. Тий би ихтэй өчигдөр амар адын бодол төрсэн заяа. Тэр талаараа сар ярьж байгаа найз нь. Үгүй дараа нь яар. За Манай найз өчигдөр шоуцсан байгаа. Тэгээ шоуныхын талаар олон нийтэд яриулмааргүй байна. Окей. За. Хоёулаа л яриад тэрийг дундаа. За. Тэгээд ер нь бол тэр Роуз шиг хүн хэрэгтэй. Хүмүүст хэрэгтэй тийм. Бид нэр яг нэгэндээ тэгж ханиулж чадж гин уу гэдэг л байна л та. Ялцчгүй зүгээр одоо сэтгэл готрал гэж ярьсаар гаад хүмүүст үжирчж штэ. Нэг талаараа бас залхачж гин. Тэгэнгүүт яг тэр хүний үнэхээр хэцүү үед нь хань болж чадахгүй бол яана гэдэг надад бас айцтай санагдсан. Миний эргэн тойрны татны хүмүүсийнхаа нэг талаараа би жоохон залхаад, нэг талаараа дандаа л ингэж ярьж идэг. Яагаад ямар нэгэн байдлаар арга хэмжээ авч болохгүй байгаа гэдэг ч юм. Жоохон тэр хүн шүмжлэлтэй хандаад, жоохон шүүгээд, цензуурлээд би тэгчдэг. Тэгэхэд яг тэр хүн тухайн үед үнэхээр хэцүү байдалд те хэн нэгний тусламж хэрэгтэй байдалд нь би байхгүй ямар нэгэн байдлаар орхитуулаад те тэр үед нь тусалцаа үзүүлэхгүй байж байгаа дараа нь оройтсон тохиолдол ч юм. Тийм зүйл гарвал яах вэ гэдэг надад жоохон айдастай санагцсан тийм. Тэгээд хажууд байгаа хүмүүсээ би аль болох анзаармаар юм байна да тий ямар нэгэн хэрэгтэй үед нь байж ах юмсан дэм тус болох юмсан одоо учир зүггүй ингээл амьдралд нь нөлөөлөл амьдралын өөрчлөл ингээл супер баатар шиг тус болж угаасаа чадахгүй гэхдээ зүгээр л яг ингээд нэг царайгаа харуулад харагдчих юмсан гэж надад бодогцсон. Тэгээд би сайхан нэг подкаст сонсчихсан чинь нэгсэн аахгүй юу? Тэр миний мэдрэмж хоёр амар хоёр ингээд нэг дам дамаа бодлоо төрүүлсэн гэх юм аа. Одоо ингээд тэр подкастн дээр болохоор ингээд нэг яг амар хэцүү зүйл тохиолдоод том ахцал тохиолдоод тэгсэн чинь эргэн тойрных нь хүмүүс тэрэнд нь яаж реакцлахаа мэдгүй бүгдээрээ алга болсон гэж байгаа байхгүй юу. Тий. Тэгсэн чинь яг үнэндээ те бид нарын одоо ингээд гашуудж байх үед нөгөө хинч юу ч ярихгүйгээр зүгээр л хажууд нь байвал яг тий байвал айгуух тусалд юм байна гэд те тэгсэн чинь чи биш те надад хэлсэн штэ найзаа чиний нэг ийм юм яриад байгаа чи надад үнэхээр тийм ядаргаатай хэцүү санагдаж байна тий гэхдээ яг хуу чи ярьж илээ тий найз нь хажууд нь байж лайна гэсэн байхгүй тэр надад амар гоёсэн байхгүй юу? Яг үнэхээр гэтээ би тэр орой готраад уус. Тэр чи намайг хайж явсан. Тэгтээ тэр өдөр намайг хайж явсан орой наа. Тэгээ би нөгөө хинтээ болцаагүй юу. Тэгтээ ингээд надад тийш тий дамаа. Үүний дараа төрсөн бодол би эргэн тойрныхоо хүмүүсийг залхаагаад байвал яана. Намайг ингээд хинч хүлээж авч чадахгүй юм шиг. Би тэр орой уйлцсан хүндээ ярьсан. За байж жоохон уйлаад. Би сэтгэлээ нэхэр бүхэн намайг хаяад явчих юм шиг санагдаад байна. Энэ ингээд тийм амар сонин ганцаарсан мэдрэмжсэн. Тийм ээ. Наадах чи яг энэ ном дээр бичсэн байдаг шинж чанаруудын нэг байгаа сте тий. Хүмүүст орхигдох үе гэдэг айдас мэдс. Тий. Одоо ингээд нэг нэг байхгүй юу? Би юу мэдрээд байгаагаа тий. Ингээд хин нэгэндээ хамт баймаар байгаа. Тэгсэрнээсээ энэ юу мэдрээд байгаа яагаад байгаагаа хуваалцах юм бол хүмүүс надаас залхаад орхиод явах вэ?
Энэ мэдрэмж бүр амар тод байсан. Одоо би гомдож байна гэж. Яа. Гайхалтай. Найз ч бас сэтгэл хөдлөл өндөртэй хүн л дээ. Амар өндөр. Гэтэ би чамайг ийм сэтгэл хөдлөл өндөртэй байж ич бас үдэд зэрэгтэй амьдарч байгаад чинь би бахархдаг шүү чамаар. Энэ сэтгэл зүйн савлгаан донд энэ бүхнийг зохицуулж амьдарч байна гэдэг чинь бас чадвар байхгүй юу тий. Би чамд хэлдэг штэ. Чи ингээд сонгодог хөгжмийн тий суйртай хүн учраас яалтчгүй нөгөө төсвөр хатуужл байгаад байгаа байхгүй юу. Жирийн хүмүүсээс илүү байгаад байгаа байхгүй юу. Бүр нөгөө 6 настайгаас хойш ингээд хөгжмөр нүдүүлсэн хүн тий. Тэнгүүд баргийн эмийг даах нөгөө сэтгэлийн хаттай болцсон. Яг энэ чинь нөгөө хүний суур юм байгаад байгаа байхгүй. Хэрвзээ чамд энэ суур чинь байгаагүй бол тий. Чи гэхдээ энэ суураараа л бас явж байгаа юм шиг надад санагддаг. Энэ суур чинь байхгүй бол тэгээд дуусаа дууссан баг. Дуусаа. Би чадахгүй юм байна оо гэд тий. Үжээ буугаад өгсөн байгаа. Ер нь бол тий. Тэгээ би бол угсаа чамайг анзаараад ахны яалтчгүй тэр хөгжмөөс олж авсан тэр нэг суур сэтгэлийн хаттэй тэгээд нэг юм юмд тууштай байдаг юмны ард гардаг мардаг тэр чадварууд чинь байгаад байдаг байхгүй. Тэгэхээр баярлах хэрэгтэй. Хөгжмөдөө баярлах хэрэгтэй. Тийм хөгжмөдөө баярлдаг астай нэрээ. Хөгжим чинь нөгөө олон цагаар тавтдаг те уйггүй байх тэр чадварыг хүнд амар суулгадаг. Амар суулгадаг. Йоо тэгсэн чинь заяа. Би саяхан нэг амар юм анзаарсан заяа. Өчтөр өлөө уржигдэр би бас уйлсан штэ. Хөгжмөө тоглоо уйлаас авч байгаа байхгүй. Хөгжмөө давцсан уйлаас авч байгаа байхгүй юу? Амар танил мэдрэмж заяа. Нөгөө хүүхд тахта. Тий. Би яг сэтгэл готралтай үедээ бас яг хөгжмөө тавтаал уйлаад байдаг хүүхдээсэн байгаа байхгүй юу? Амар инээдтэй хөгжим миний амьдралын дээ бас амар том уюутай хамт давнд болж ий гэдэг мэдрэмж өчтөр бас их төрсөн. Тий. Би айгүй уйлж явахдаа хөгжмөд тавтсан байл. Юу ч гэсэн би те нэг юм хийх ёстой. Тий. Тийм би тавтах ёстой. Юу ч гэсэн давтах ёстой. Яг. Тэгэл тавтаад ингээ техникээ суулгаж байгаа юмнасаа уйлааш. Уйлж явахдаа хөгжмөд тавтаасан. Тэр бас амар сонир мэдрэмжсэн. Хүн болгон тэр мэдрэмжийг мэдэргүй те. Гэхдээ ингээд яг л өстэй яг нэг миний амьдралын амар тийм хамт одоо найз юм уу юу гэх хамгийн том тий байж дээ гэж санагцсан байдаг зүйл ч юм байгаа байхгүй. Тэр ингээд хүн биш те бодит зүйл биш ч гэсэндээ чиний хажууд хизээч одоо нөгөө ухаан орсон цагаас ч хойш байсан цаашдаа байсаар ах зүйлтэй байгаад байгаа байхгүй чи. Тэнгүүд яг энэ амар чухал юм бэлээ хүн ийм зүйлтэй байх. Одоо энэ чинь нэг талаараа хобби ч юм уу те нарийн мэрэгжлийн юу ч юм уу юу ч байж болох байхгүй юу хүн гүйдэг ч юм уу уулна гардаг ч юм уу те хэцүү цаг үед болохонд за ямартайч би хийх юмтай шүү би энийгээ хийвэл би сэтгэл онгоддог шүү надад тантай санагддаг шүү гэдэг ийм юмтай байх хүнд амар чухал бас миний хамгийн хэцүү үеүүдэд ном байсан тулдаа би галзуураагүй гэж би боддог байхгүй юу тий би одоо ингээд яг ийм маш хэцүү үеүүдтэй би улаан галзуу шиг ном уншсан байхгүй юу. Бүр ингээ араас нь бохсруулсан. Тэр тулдаа би ингэж өөрөө өөртөөгөө байж чадсан тий. Тэгээд нөгөө номноос номны хооронд тэр чинь ингээд хүн болгоны амьдралаар амьдарч байгаа дүр болгоныг ингэж харж байгаа. Тэгэнгүүт тэр дунд ч гэсэндээ яг бидний мэдэрдэг асуудлууд ч гэсэндээ ижлэхээ явж байгаа тий. Тэр дөрүүд ч гэсэндээ ижлэхэн зүйлийг даван туулж байгаа, хайрлаж дурлж байгаа, хацас салж байгаа. Тэр болгонтэй би ингээд ганцаардаагүй мэдрэмж би тэр болгоноос авдаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр надад ном байгаад чамд хөгжим байсан нь энэ бол бас зоол шүү. Тий, өстэй яг өнөө. Уйлал хөгжмөө тавтаад байдаг хөхтэйсэн тэр хിവэрэн да гэдэг мэдрэмж амар төрсөн. Тэгэл бүгдээр хоббитэй айцгаая тий. Тэгээд өстэй яг нөгөө чамд амар хэцүү байгаа үед те найзаа номоо унштай гэж үнэлжсэн тий. Нөгөө тууштай нэг юмдаа тууштай тэрийг яг өөрийн болгоцсон байхад тэрийг хинч биднээс булааж авч чаддаггүй зүйл байгаа байхгүй юу. Тийм тэр бол хинэж булааж авч чадахгүй чадвар. Гэтэ бид нарт маш их тус болдог. Хажууд хань нүмер нүүлэг болдог. Тийм зүйл байгаа байхгүй тий. Тийм зүйлтэй байгаадаа талархдаг аа. Ер нь тийм би бас талархаж байна. Барьж авдаг зүйлтэй байгаадаа талархдаг. Тий. Тэнцэнээсээ тайвширлыг олдог тий. Нэг арай нэг амьдралаасаа ингэж тасрах тэр боломжийг олж авдаг. Готрох болгондоо тэгэл арх уугаад байлгцсэн. Тийм штэ. Готрох болгондоо арх уугаал
гадаад ертөнцөөс ямар нэг attention хайгаал тий. Нэг тусламж хайгаал, юм ирж хайгаад байна гэдэг чинь бас хэцүү. Тэр болгон бид нарт олдохгүй тий. Тэрийгээс хүлэн зөвшөөрөл бид нар ингээл аль болох нэгнийхээ дэргэд байна. Гэхдээ бас байж чадахгүй ч гэсэн үе байгаа тий. Тэр үед нэг юм ямар тааш нэг өөрөө өөрийгөө аргалаад тий. Амьд очих. Юмтай байх хэрэгтэй. Тий. За нэг тиймэрхүү юм санаанд орж байна. Өөр энэ номноос ярих юм юу байна гоо? Өөр чин жаназан тэмдэглэлээ хараадах гэсэн. Ааха. Надад бол ингээд ийм хөөрхөн ийм жижигхэн цомхон богинохон энэ номыг ер нь олж харсан хүн болгон уншаасай л гэж надад санагдаж байгаа. Надаа ингэж за мань хүнийг л яриад гэсэн. Итгэл найдвараа алдах мэдрэмж. Ер нь аль сэтгэл готрлын хамгийн том шалтгаануудын нэг байх тий. Гэтэ надаа ингэж санагц. Би сая одоо ингэ сэтгэл готролд төвшөнд үрээд тий. Тэгээ тэрнээсээ гараад явж байгаа үедээ итгэл найдвартай байх шаардлагагүй юм шиг байна гэдэг мэдрэмж төрсөн. Яг хөө би хүүхэд ахтаа би зоригтой итгэл найдвартай болоо сэтгэл готрлоос гарч исэн болвол сая надад энэ нь бол туслаагүй. Тийм сая бол туслаагүй. Би зүгээр л амьд байхын чухал юм байна гэдэг мэдрэмж мэдэрсэн байхгүй юу? Итгэл найдвартай байх шаардлагагүй. Итгэл найдвар хайгаад байх тусмаа илүү хэцүү байдалд ороод байгаа юм шиг санагдсан. Тэгэнгүүтлээ ингээд мань цагууд ярьж байхдаа би яг тэгж бодсон. Хүмүүс чинь зүгээр л амьдрт юм биш үү? Тийм. Би яагаад заавал ингээд бүх юм яг таг байлгах гэж амар хүсээд байгаа юм болоо тий. Тийм. Тэгэл өстэй нөгөө хүн болгон алцаад л амьдрд юм биш үү? Тийм. Гэтэ би минь хүнд амар баярлж байна уу яг үнэхээр бас ингээд миний нүдийг яг айлчгүй амар нээж өгсөн. Тэгэл нэрэл хүн болгон алдцсан юм байна. Хүн болгон зүгээр л амьдрд юм байна. Хүн болгонд заавал итгэл найдвар байгаалаагүй би энэ амьдралыг утга учиртай байлгах гад ямар нэгэн намайг те эндээс гаргах ол сайгаад ах шаардлагагүй юм шиг. Тийм мэдрэмж төрсөн. Тийм би яг тэмдэглэлээ харсан чи яг тэр санаанд орж байна. Би бас яг наад хэсгийг чинь тодруулсан байгаа. За би жанез нь улаатах за. Аха. Тэгээ наадах чинь хамгийн том мэдэрдэг хүнд мэдрэмжүүдийн нэг байгаа байхгүй дээ. Энэ нь штэ. Улмаар би итгэл найдвараа ирээдүйн тухай ойлголтоо ор мөргөө алдах үе шатанд тулж ирэв. Гайд дааврын иргэшэлд орсон миний дарих сэтгэн бодох эргэтэн гэхээсээ илүү зовлонгийн төвшнээ цаг минут тутамд бүртгэдэг төхөөрөмж болж хувирлаа. Аха. Итгэл найдвараа алдна гэдэг бүр хамгийн хүнд шокны мэдрэмжтэй. Аха. Ялангуяа нэг юм гинтийн ямар нэгэн амьдралын том өөрчлөлт гарч ирэхдээ хамгийн түрүүнд хүн итгэл найдвараа алддаг. Аха. Тэгээд боддог. Нөгөө хин нэгэнд итгэжсэн дээ, найдажсэн, амьдралдаа итгэж найдажсэн. Тэр бүхэн яг нүдний өмнө ингээд замхран сарвин алга болж байгаа байхгүй. Тэгэнгүүт би одоо юунд итгэж найдах юм бэ те? Би хинд итгэж найдах юм бэ гэдэг тэр бодол орж ирэхээр ингээл оргуу хаасна. Тэгэл хүн сэтгэл готрлын ангал руу баг багаар унж эхэлдэг юм шиг байгаа. Аа, оргуу хаасан ямар ч тэмтгэрэгдэх зүйл байхгүй. Гэхдээ тэр уг нь бол хэсэггүй хугацааны зүйл байгаа юм л да. Гэхдээ тэр хэсэггүй хугацаа хүнд хязгааргүй үргэлжлэх юм шиг тухайн үедээ санагддаг байх. Тэгэл би хаашаа явах юм бэ те? Би хинтэй хамт байх юм бэ? Хинд итгэж найдах юм бэ? Би юу хийх юм бэ? Цаашдаа яаж амьдрах юм бэ? Гэл ингээл ямар ч хариулт байхгүй баахан бодлууд. Тэгээ энэ дэр зохиолч маань маш гоёор дүрсэлсэн биз шүү дээ. Миний тарих сэтгэн бодох эрхтэн гэхээсээ илүү зовлонгийн төвшнээ цаг минут тутамд бүртгэдэг төхөөрөмж болж хувирлаа гэдэг. Зовлонгоос өрн байхгүй тарих юм тий. Би ингэж их зовж штэ гэл цаг минут тутамд зовлонгоо бүртгэдэг, зовлонгоо л мэдэрдэг. Хажуугаар нь бас даавар гэдэг зүйл байна. Хоёулаа ерөөсөө үед маш их ярьж байгаа. Даавар. Тий бид нар бол зүгээр л дааврын боол юм байна. Гэтэ хаяада бас энийгээ зүгээр мэддэг байх нь тус болдог юм шиг надад санагдаад байгаа сүүлийн үед тий. Ядчил сарын тэмдгийн мөчлөгөө бүртгэхдээ за энэ яг сарын тэмдэг эрхийн өмнөх 7 хоног вэ шүү. Миний ааш муухай болж байгаа юм байна. Энэ ингээд жамаараа болж байгаа зүйл юм байна. Би тэрнээс муухай ааштай хүн биш шүү. Тий гэж бодох жишээ. Сайхан найз нь ингээд хэдхэн хоногийн өмнө би чамд хэлсэн шүү дээ. Би өглөө сэрээ шууд уйлцсан гэд. Хэнийг санаад. Тэгсэн чинь миний юм ярьсан. Би чамд харин хэлээд байгаа ш. Би нэм чи зэрх юм бэ.
Би бүр үгээд өөрөө хүртэл гайхсан байхгүй юу? Би бүр амар ямарсан заяо. Өглөө сэрээ шууд уйлцсан. Тэгэл байжснаа. Тэгэл дахиад уйлсан би жав нэрсэн штэ. Тэгээ байжснаа нөгөө мань хүний төрсөн өдөр дээр дуурлалч юу хийсэн вэ гэлээ. Яа би тэр дууг заяо би дуртай байсаар л ирсэн. Гэтэ би тэр өдөр шиг зүрх рүүгээ ортол тэ энэ дууг мэдрээгүй заяо. Тэр өдөр би дахиад Аха. Ингээд яг бас ингээд би нэг тийм сонио холимог сэтгэл зүйтэй яваад байгаа штэ. Ер нь бол яг би гэхдээ яг сэтгэл гутралаас гарч яваа хүү юм байна. Тэгэхдээ тэгээд дундуур нь дурлцсан маа. За sorry найзаа. Одоо би дурлсан гэдгээ би одоо л хэлж байгаа. Би старын дээрээ нэг ч хэлээгүй. Тийм. Тэгээд би дурлал чи надаас юу хүснэ вэ? Тэ? За энийг өөр номтой холбож ярих хэрэгтэй юм шиг байна. Гэтэ би энэ мэдрэмжийг өстэй амьдралд хизээч мэдэрч байгаагаар амар гүнзгий мэдрээд уйлсан. Нөгөө өдөр. Аха. Тийм миний найз ч байнга уйлдаг дөө. Тийм дандаа уйлдгаа би Гэхдээ уйлж байгаа чинь зүгээрээ. Ер нь бол бас найз дандаа уйлдаг. тийм уйлж ээж давж гарч ийн гэж би бодож байгаа. Тийм уйлах хэрэгтэй. Би одоо ер нь бол даавра контролдох сурал гэж одоо бодож байна. Контрол. Тийм. Одоо би яг ингэж байгаа юм байна тий. Ийм үе байгаад байгаа юм байна. За угаасаа миний сэтгэл зүй юм болно шүү. Гэд тэрнийхээ дагуу ажил төрлөөш тэр хүмүүстэй харилцаагаа ш тэр те бүх юмаа ажиглах хэрэгтэй. Тэгээд би нэг өөрийн мэдлгүй муухай ааш гаргах ч юм уу те нэг юм уйлах ч юм уу сэтгэл санаа савлах ч юм уу те тэр үед бол угаасаа дааврын нөлөөтэй ямар нэг юм болсон л байдаг дандаа. Яг үнэ. Бид нар угаасаа юм бүр дааврын боол агаад байгаа байхгүй. Тэр ч юм эмгтэй хүн. Тэгээд дээрэс нь нэг юм сэтгэл гутралын ч юм уу те ийм юмд орчхоор нөгөө стресс энтер те яасан юмнууд нь ингээд бүр ингээд хэлбэлцээд янз бүр болоод дээрээс нь жоохон ингээд физикли би хаа өвдөд эхлэнгүүд бас дахиад даавар. Яа, тэр амар хэцүү дааврын нөлөөгөөр ингээд тэгэл би юмэрчлээ. Ирчингүүтэл нь за юугаас ингэж байсан юм бэ? Тийм шүү дээ. Тэгж боддог те. Тийм. Яг тэгж бодож байгаа байхгүй. Гэтэ би сүүлийн хэдэн өдөр өстэй яг ямар ч шалтгаангүй л нөгөө өнөө бодоод уйлаадсан. Тийм. Сүүлийн хэдэн өдөр амар тэгж уйлсан. Тийм. Тэгэхээр чинь ингээд би одоо тэгээд ерөнхийдөө нэг өөрийнхөө биологийн те хувьд одоо жоохон тэр талын номуудыг уншиж судалж те өөрийнхөө биетэй жоохон танилцъя гэж бодож байгаа. Тэгээ энэ би хаа чинь яаж хийслээд байдیں۔ Тэ юу болоод байдیں дотор. Тийм тэгээд яагаад гэдэг хүний сэтгэл зүйтэй яаж холбогдоод байдیں гэдгээ жоохон судлаад тэр талаас нь тийм өөрийгөө жоохон таньж мэдээд тэр талаас нь контролдод сурах гэж бодож байгаа. Тийм тэгвэл бас сэтгэл зүгээ дагаал ер нь контролдод сурнаа л гэсэн үг шүү дээ тий. Тийм. Найз нь надад өөрч ярих юм балга да. Тийм. Ер нь ном дээр тэмдэглэсэн юмнуудаа хам чимээл яриад басчихл. Тийм тэгээд хоёулаа номоо ярихаасаа гадна өөрсдийнхөө сэтгэл зүйн амьдралын талаар тий сайхан ярьлаа. Сэтгэл готрлыг ер нь хэрхэн мэдэрч даван туулж байгаа тухайгаа сайхан ярьлаа. Тэгээд энэ ном ч угаасаа ер нь бол энэ номны концепц ч гэсэн тийм байхгүй юу тий сэтгэл готралтай гэдгээ мэдж байгаагаар эхлээд даван туулж чадсанаар дуусч байгаа. Тэгээд хүн болгон уншаасаа нэг тийм хүн дээр бичигдээгүй. Тийм хүн хурдан шиг сэтгэл судлалын ном уншиж байгаа юм шиг ингээл онлоор бөмбөгдөөл те. Тэгээд байхгүйгээр зохиолч хүн бичсэн учраас маш гоё уран яруу нүдэнд харагдахаар те. Тэгээд үнэхээр ийм сэтгэл готролтой би миний сэтгэл жоохон өгдөөд байна да. Би сэтгэл готролоор өвчлөөд байгаа юм болов сэтгэл готрол гэж юу юм болоо гэж хайж байгаа шатандаа явж байгаа хүмүүс байвал энэ номыг уншаад үзээсэй гэж чин сэтгэлээсээ зөвлөх байна. Тэгээд би энэ номыг бас Instagram дээр постлсан байгаа хүмүүс нэлээх хүрсэн учраас хоёр дахь номоор энэ номыг сонгосон тий. Тийм тэгээд санагдчихэж байна. Тэгээд энэ зохиолчийн дараагийн бүтээлүүд Монголд орчуулагдасаа гэж хүсэж байна. Тийм. Орчуулагдж байгаагүй өчигдөр чи постлж байгаа Милан Кулен дээрээс нь тий. Милан Кулен дээрээс. Тэгээд ер нь орчуулагдах байхаа яванда тий. Хүмүүс их уншаад энэ ном өөрөө жоохон эргэлттэй байгаад ирвэл зохиолчийг нь угаасаа хэвлэн газар руу сонирхоод номыг нь орчуулах байх гэж бодож байна. Тэгээ бас ер нь бол гол шагнал хүртсэн ер нь мань хүний нэрийн утас болж явдаг зохиолууд нь бүгдээрээ л бас сэтгэл готрлын тухай
уран зохиолын номнууд байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол айгүй гоё бичтэй юм байлээ. Одоо ингээд маш гоё уянгалаг бичдэг. Уянгалаг одоо нүдэнд харчтэй тэр нэг зүрхэнд бүлээ мэдрэмж төрөлтөлтэй. Одоо ингээд сэтгэлдтэй яг тэгж мэдрэгт амтагталтал бичтэй юм байлээ бас яг. Тэр нь үнэхээр гоё байсан. Айгүй тийм чадвартай. Тэр тэгж бичсэн тулдаа энэ ном хүнд уншихад илүү хүрх юм шиг надад санагдсан. Тий, яг үнэ. Ямар ч одоо сэтгэл готрлын бүтээлтэй бүтээл нь надад хайрсан бай. Сэтгэл готрлын тухай одоо би эхлэхэд л ярьсан те. Онлын ном одоо судалгааны бүтээл юу ч байсан гэсэн те. Тэрнээс илүү яг энэ зохиолч хүн одоо уран байдлаар те сэтгэл готрлын талаар бичсэн байгаа нь хүнд хамгийн их хүрцтэй санагдаж байгаа байхгүй. Тэрүүгээр энэ ном их онцлог. Тий. Уран зохиолын хэлээр бичсэн баримтат ном гэдэг байгаа шүү дээ. Тийм яг үнэ. Тийм ер нь уран зохиолын хэлээр бичсэн баримтат номод их гоё идэв тийм. Сүүлд хоёлаа юу лээ догбуг идмээр. Тийм догбуг идмээр нэг уншсан. Тэгээ нөгөө би бас өмнө нь чам зүүн дээр ирсэн ш нөгөө educated тийм тэр үнэхээр бас гоё. Чи хин нэгэнтэй ярилцах хэрэгтэй ах. Тийм. Догбугийн могбуг чинь бас л үнэхээр гоё шүү дээ. Гоё л авчихлаа. Гэтэ энэ бол гэтээ яг амар бест нь тийм яг үнэ гэлгээд энэ бол хамгийн бест нь. Тийм хамгийн бест нь. Тэгэхээр уншиж үзээсэй дараагийн номнууд нь орчуулагдаасай гэж хүсэж байна. Энэ ном. Хоёлаа догбуг идмээр нэ. Жохом мөл зэв шиг сонсогддог байсан. Гүү. Тэр гоё юмсан тийм гоё. Тийм гэхдээ энэ ном илүү гоё ясаа л гэж ярьж байгаа. Тийм. Энэ ном яг угаасаа догбугийн ч юм бол нөгөө орчин үеийн зохиол. Тэгээд олон улсад ер нь бол танигдсан зохиол байхгүй юу? Тийм хүмүүс мэддэг зохиол. Тэгээд догбугийн бол ярьсан яриаг угаасаа хүмүүс уншаад хүмүүс төрчих зохиол. Тийм яг үнэ. Сэтгэл готрол бол илүү нэг тийм сонгодог бүтээл маркетинг тийм зохиолч болчихж байгаа. Тийм энэ яг Америк зохиолчийн талаар монголчууд тэр бүрчлэн мэдгүй гэдэг талаас нь мэдгүй. Өстой мэдгүй зохиолчийг энэ зохиолчийг танилцуулах нь илүү зүйтэй санагдсан. Зөв шүү. За тийм байна хөө. За дараагийнх нь номыг олоо хайлаа те. Би гоё яри да. Энэ дугаар дээр арай амжихгүй нь дараагийн дугаараас хуйлаа. Уг нь бол өмнө ярьсан штэ нөгөө шүлэг уншиж төгсөх ёо гэж ярьсан штэ подкастаа. Энэ дугаар дээр би яг нөгөө шүлгээ сонгоогүй л яана л та. Хуйлаа дараагийн дугаараас яг гоё шүлэг уншиж подкастаа дуусгадаг боломжтой болъё баяртай гэж хэлэхээс илүү те. Тэгтээ За тэгээ. Тэгээд энэ удаад хоёлаа баяртай гэж төгсгөё. За баярлалаа манайхаа. Хамтаагаад маш их талархаж байна. Тий. Хоёлагийн бас эхний подкаст чамлахаар чангатгаа гэж хөөрхөн хүмүүст хүрсэн бэлээ. Тий. За ингээд дараагийн дугаараараа уулзцаая.